Хана төлсөд. Сайн уу. Сонсох. Яагаад ичээд чи ихлээр нэг ааш маш. Хоёрт. Хоёр мэдчихлээ. Би яг хажигнаас яг ингэж. Чи бас уцаар нэг юмнууд хараар. За өнөөдөр бүгдээ гоё 8-нууд ярина тий. Одоо энэ зам бол дэлхийн авраг болсон учраас тоглогчдын үед бас карьераа өөрчлөх боломжууд шин бас нээлт болсон тоглогч нар тэгээд одоо клубүүд ч гэсэндээ бас том 8-нуудыг хийж эхэлж байна. Амар хөдөлгөөнтэй зам болж байна. 8 сар ихэд лигүүд ихнээсээ эхэлж чинь тэгэхээр аль болох нөгөө лиг эхлэхээс өмнөх нөгөө нэг багийн цугларалтан дээр аль болох нөгөө бага бүрдүүлэх гээд бас багууд маш их яарж байгаа. Нааша цаашаа болж байгаа сургатай байна. Технээсээ нөхөрсөг тоглолтуудаа хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгсэн. Манчестерийн үед ихний нөхөрсөг тоглолтын дээр 1-0 бамбирдуулаад хоёр дахь нөхөрсөг тоглолтын дээр 6-0-аар хоцсон. Шинэ аюу явахаас нэг асуулт асууж заяа хоёроос. Яг энтэй холбоотой асуулт. Мөнгө үлээгээсээ юу? Мөнгө юу? Тамирчид бол хувийн Би бол мөнгөний төлөө клубөө солих нь ер нь зөв гэж боддог. Өөрх юм асуудаг мудаа юм шиг. Гурлаа бас нийгмийн статус өөр болохоор өөр юм ярьж магадгүй. Би бол одоо гэхдээ пений хувьас одоо бидний ч одоо пен үзчихэд ч штэ. Тэнгүүд одоо ингэ шүтдэг тамирчин чи одоо мөнгийг сонгоод ч юм уу эсвэл өндөр дүнтэй гэрээлөө ингэ явуул одоо ямар санагдах вэ? Одоо нэг аймхан дэмжижээ гэж бодох ч юм уу эсвэл одоо бэлгүүнээс эхлээд. Яг тэгээд би ч одоо яг ойлгодог насан дээр ирсэн шүү дээ. Өөр тоохоо байсан. Гэтэ анх бол гомдсон шүү дээ. Итгэвэргүй юм уу шилжилт. Жишээ нь Роналдог бас би ч нэг үзэн ядаад байдаг ч юм шиг. Зүгээр бас Реал руу бас арай эрт явцсан. Тэг гих мэтчлэн гэр тэр чи бас олон тохиромжтой боллоо. Одоо ингээл бараг 40 хүрч ш. Тэгэхэр чинь асуудал биш шүү дээ. Мөнгө ч хэрэгтэй, легаси. Танд яг аль нь та тоглогч байсан бол яг алийг сонх. Би тоглогч байсан бол тэгэл. Танд тоглогч байгаа бол би ярьлаа одоо өнөөдөр тэдэн сая тийм байна. Одоо манай баг яах вэ? Турк мөрк ч юм уу эсвэл Парисын баг байлаа зэ. Одоо байгаа таны баг Премьер лиг юм уу, Ла Лиг? Эсвэл 20 мөр. Үгүй яг л одоо тэгэл 20 хэд ч байж болно шүү дээ. Ер нь прайм үедээ байсан ч болно шүү дээ. Одоо байгаагаас ч ямар ч их хэмжээний мөнгө амлаад ингээд ер нь та мөнгөний сонгох юм уу? Тэг легасийн сонгох. Легасиг сонгох шүү дээ. Чи яах? би бас легасигээ сонгох. Легасигээ сонгоо явж идэл мөнгө ирнэ шүү дээ. Ер нь Ямар барьцил төрцөн аад юм. тий. Миний бодлоор бол яг үнэхээр авьяастай байгаа л угаасаа тэгэл мөнгө олох нь аль. Үнэхээр дундаж гэдэг мэддэг бол баг тэг мөнгөө сонгоод явцсан баг. Тий одоо. Дээр юм шүү. Ер нь одоо цаашаас амьдрал гэж юм бас байгаа өстэй. Чөл мөнгөний карьер нэг Тэгтээ тэгээд юу үстэй одоо зүгээр нэг мөнгө яриаг шүү дээ. Тэр чинь тэгтээ легасиг дагаад гэсэн одоо мөнгө адилхан ирж байгаа л нэр гэсэн. бас хэцүү юм а тий. Одоо харин тий. нэг Бразилийн Челси тоглож исэн Оскар чинь гев гинтгэн л тий. Бараг 26 мургаттай л шууд юур явцсан ш хятад руу. Харин сая Роналдо гэнтрийг дагаад зөндөө болгон Премьер лиг тоглолт гайгүй хүмүүс тэгэл явчаа өстэй. Роналдо ч яах тэгэл. Энэ Арабын лиг руу ихэнхэн тэгэл. Тий. Гэтэ бас ингээд хоёр талтай нэг хоёулангийн авцсан хүмүүс бас байж таттай ч юм уу. Эсвэл амархан замбар одоо энэ легаси гэдэг юм төрсэн тоглогч нараас байна. Жишээлбэл нэг хин Сакснаас KD байж шүү дээ. Мөнгө ч легаси. Тийм мөнгөний ч гэсэн тэгээд легаси одоо авраг авах боломжтой баг дээр угаасаа шууд бэлэн баг дээр шууд яваад таж байгаа. Энд чинь тэгтэр нээр мүлжиртэй асуулт. Одоо ингээд Энэ нь тэгээ Роналдо юм шүү хөлбөмбөг бүгд дээр. одоо би одоо ингээд үнэхээр ингээд дундаж гэдэг мэддэг бол баг их мөнгө амлчвал баг шууд тэр нүр явчих гээд байхгүй. Угаасаа гэрээгээ хий чинь тэг их мөнгө авчин. Тэгээд цаана нь тэр мөнгөөр одоо амьдралаа Тэг чам залгуулж. чи их мөнгө өгөхгүй. Яа ахлаарэ өө гэж. Тэгэхээр юу бодгоо одоо энэ амар Монооц. тэгэхээр одоо чам шиг тоглогч нар бас амар олон байгаа болохонгод байгаа болохоор одоо нэг амар легаси өндөртэй тоглогч нар чинь ингэж бас гарч ирж байгаа байхгүй тий. Тий. Тэг чи одоо хаашаа яв гэж бодож байна. Хятад явах юм, Араб явах юм, Америк явах юм. Үнэхээр их мөнгө өгч бол би одоо үнэхээр дундыгаа одоо мэддэг байлаа гэж бодъё те. За би ер нь тэр юм чи. Тэгвэл одоо аль их рүү л явна гэж одоо бодоод байгаа шин. Би бол Америк явна. Ядаргаа Араб марабд харах халуун үздэг гайш. Айгу баха тэр чинь талбай еврогоор нэг кондишнтэй машинд явах байл. Хятад метод очил өстэй жаргаж шүү дээ. Монголд ойрох юм да. Тийм ер нь хөлбөмбөгийн тоглогчид одоо карьерын дуусаад хятад тач тоглож байгаа байгаа юм.
Одоо Манай NBA шиг. Тэгээ одоогор бол тийм том одууд бол их очихгүй. Ер нь нөгөө нэг хөөс нь хагараад дууссан. Эхнээсээ хятадууд гол нь нөгөө мөнгө өгөөгүй. Өш NBA-гийн жишээ чи баг Шрёдер юм шүү. NBA-д л зөндөө шүү дээ. NBA-д л Манай хүн тэр Атлантад баг тэг гэр хийгээд үлдсэн баг зүв бол таарсан юм шүү. Хамаагүй. тий. Одоо тэгэл NBA-ийн чинь зодог тайлч юм бол Азад ирэх юм бол хаан болоод байгаа юм аа. Одоо хаан цаашаа юм бэ? Ер нь тэгэл Филиппин, Японы давраагаад байгаа зүйл санагдаад байдаг ш гараад байгаас. гоё. Одоо дүүний үед мэд. Гэхдээ манай идэг Тэгтээс Касанс Масанс сүүлийн жил Монгол талдаг шал тэнийг өссөн шүү. сүүлийн жил утаа байсан. Гэтэл ер нь тийм судалгаа байгаа юм шиг дийлэх нэг ингээд харагдж байгаа ч гэсэн зодог тайсны дараа бараг 80-90% дампуурдаг ч болов. Санхүүгийн хүндрэлттэй нүүр тулдаг ч гэдэг л тоглогчд. Тийм тэр бол тэгэл хуугийн өөрсдийнх нь л. Миний бодлоор тэр гоё цаг үе дээр бол мэрэгжлийн хүмүүсээр санхугаа удирдуулсан зүг баггүй тий. Жишээ нөгөө Harry Potter-ын жүжигчин чинь юм билээ. Гол дүр маань. Оо тэр чим билээ. Тэр чинь бол юм тийм дүүл хөдлөхтэй юм л шээ бацаан байх та. Тийм эцэг ихэн сайн байсан юм эсвэл цаасаа нөгөө продюсер интервьюн бас тэгэж арчаатай хандсан юм уу яасан. Ямар ч байсан Нью-Йорк интерт бол 2 3 үйл хөдлөлттэй, Лондонд аваа бол үйл хөдлөлттэй гэж байна. Либрон ч бас одоо ийм хувийн санхүүж манхүүж та байж ижил одоо ер нь бол ийм биллионер болж байгаа шүү дээ. Гэхдээ манайхан ингээд нөгөө өлөн зангаа тавихгүй тэгээ өөрсдөө санхүүгөө удирдна гэж худлаа хуцсан. Тэр чинь тэрийг удирдах байгаа хүнд мөнгөний нөхөс таах. Тэгээ тэр хүн чинь тэр хүн чинь тэгээд тэр мөнгөн дээр нь бас өсөх юм янз бүр байдаг. Өшт нөгөө хинчин тим бизнес ингээд байгаа шүү дээ. Нөгөө нэг хинчин юм блэ? Трампын нөгөө нэг юм хүү. Фиш юу лээ? Нөгөө жоохон хөхтөр яадаг чинь. Бацаана. Нөгөө эпстэй нөө. Эпстийн чинь тийм санхүүжсэн гэдэг байна. Баячууд тийм мөнгийг санхүүжилдэг. Биш ээ санхүүжилдэг биш. Удирдах. Хөрөнгө оруулалт янз бүр юмд очиж уулз гэрээ идэг. Тийм мөнгө. Тийм нөхөр жоохон бохир мөнгө мөнгөтэй гоцолдог гэсэн юм. Тийм байсан баха. Дандаа нэг бохирл анх карьер нэхлэхдээ тэгж яж байгаа томроо байсан л биш. Өөртөө тэгээд давхараас амар газар мазар авсан юм блэ. Тэр баач гээл тий. Тэгэхээр ялч тэр нэг хөшгөний арын татваргүй мөнгийг зохицуулдаг нөхдүүд бас тустай байдаг юм тий. Тэгэл тийм. Надад бол тэр Harry Potter-ын залуугийн л тэр юу их зүв санагдсан. эсвэл ээж мэйжнаас хэлсэн юм бол. Тэгэж басмаа. Гэхдээ ингээд хөөрхөн үйл хөдлөх болгоод ингээд Гэтэ хөл бөмбөг сахс амьдрал дээр ч гэсэн ер нь нэг 11 гайгүй нэг боловсралтай айлынхаа ч бас нэг гайгүй байгаад иддэг үстэй. Шоналгүй юм байна. Одоо жишээ нь Weghorst гэхэд тэгэл сайхан бензин төгөө үрийн газрын хүүхэд гэл юм тоохгүй л ш. Та газрын enjoy дол юм ш. Юу өөр газар төрсөн бол тэр нөхөр амар довтлогч болох ч байсан юм л. Месси Барсагаас яваагүй байсан бол яа. Тэнцэнэ тэгэл амар Legacy тэл тоглогч болно үстэй. Миний хувьд бол Мессиг Барсатай бүр зодог тайлаасаа гэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө нэг яг нэг 2000-ад оны үеийн тоглогч нар чинь клубтэй зодог тайлдаг байсан. Жишээ нь Тотти чинь Ромада тайлж байгаа, Жерард чинь Ливерпултэй тайлж байгаа тий. Гигс чинь Манчестертэй тайлж байгаа гэх мэтчлэнгээр ингээд нөгөө клубтэй үнэнчээр яваад дуусчаа тэр нэг юм чинь жинхэнэ легаси юм л байна. Тэгээ тийм гоё юм одоо байхгүй болц. Тэгээ хамгийн сүүлд би нөгөө Мессиг яагаад тэгж горьцсон бэ гэхээр тэр чинь бүр хүүхэд байхаасаа нэг тийм гоё ариун нандин харилцаагаар харьцсан болохоор арайч Барсагаас явахгүй байх гэсэн тэгэл явуулсан л та. Тэр бол жоохон муухай. Тэгэл одоо тэгж клубтэй дуусгахаар нөхдүүд байхгүй шүү дээ. Тий. Одоо тэгээд нэг юмд үнэнч одоо сагсаарч гэсэн копи хиндөө Новцки гэл нэг багтаа дуусчихж байгаа хүсэндэл манай Стефан Кари ч гэсэн одоо яг коллежтэй яг карьераа дуусгах гэсэн төлөвлөгөөтэй л явж байгаа хэрэг. Гэхдээ бас фэнийх нь бас ингэ бодохоор бас айгу санаа санагдаад байна. Одоо ингээд Стефт одоо мэдээч аврагын бүгж легаси хэрэгтэй те. Дахиад нэг аврагын бүгж хэрэгтэй байгаа юм чи. Одоо энэ заавал карьераа дуусгахын оронд өөр том баг дээр одоо Леброн шиг очиад аврагаа авчаад тэг буцаад багтаа ирж те. Нөгөө нэг карьераа дуусгаж болно шүү дээ. Тэгээсэй л гэж боддог бодох юм. Ерөнхийдөө нөхдүүд нэг төрлөх баг дээр л очиад тах шиг байна те. Хөлбөм бүгдээр ч гэсэн. Гэхдээ хамгийн сүүлд гоё одоо клубтэй зодог тайлсан гэхээр нөгөө Марко Ройс шүү дээ Германы. Боруссия одоо энэ л одоо хамгийн сүүлийн хамгийн гоё зүйл бол тэр өс тэгэл хамгийн сүүлийн тоглолтоо гээл тэр стадионд одоо фанатуудын уур амьсгалын амар гоё байдаг. Тэр нь надад сүүлийн үед бол айгүй гоё үн цэнтэй санагдаад байгаа шүү дээ.
тодорхой хэмжээний тэднэрт бол амьдрах цалин хангалттай өгч байгаа. Гол Тийм. мөнгөний менежментээ сайн хийчихэд бол яг тааш хангалттай мөнгө болно. Миний легисээс яг тим гэж бодоод байгаа. Нэг хотынхан одоо домог нь болмоор байгаа. Тийм шүү дээ. Нэг хоттой би нэг хэдэн жилийн дараа очиод нэг дурын гарыг дагдцдаг л нөгөө ч юм биш тэгэл нөгөө юм ярихгүй нэг тим болмоор байгаа. Тэр чинь тэгээ легас муу юм уу биш юм уу? Мөн шүү дээ. KD-г одоо чи хот дамжаад бас хэцүү өстэй. Авраг авсан ч гэсэн. Чи Легас легас мөнгөний сонгор гэж. Дундаж байвал мөнгөний сонгор гэсэн. Үнэхээр авьяастай бол тэр нэг багтаа л дуусах. Багийнхаа овгор нь байвал чи тэндэл юм биш үү? Одоо энэ Испани Оризабал юм шүү, тий? Хамгийн гоё байгаа нь тий одоо зүгээр ингээд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөд ингээд яг шигшээдээ сайн тоглоо. Тэр одоо дромд одоо тооттой бол гудамжаар явахад бол танихгүй нохооч. Ромын хааш тий. Тэр одоо нэг дурын нэг хүн нааширч гээл. Барансан шиг л. Хүүхдүүд нүнгүү пицца идж байгаа. Нью-Йорк Магадгүй шүү. Нью-Йоркд бол Барансан хаан гэж байгаа шүү дээ. Ресторант очиод захиалга өгөөд Үнгүү л ирдэ. үнгүү хэлдэг баг ээ. Би ч гэсэн үнгүү л өгнө шүү. Тэгээ одоо жоохон зайл гэж хийж байгаа төөгшөөхгүй би надад Магадгүй шүү. Америкч бас юу ш. Барансан бол бурхан байлаа шүү дээ. Сая Нью-Йорк те. Баста гоё. Гэхдээ Нью-Йоркийн фэнүүд Аргентины фэнүүд Өнгө ижлөө юу гэж. зодоо модоо хийж байгааг нь харахад бас нэг жоохон адилхан шинж бол байгаад байгаа шүү. Хожиг чадахгүй. Хөл бөмбөг төр нь хамгийн их зодоо идэв фэнт нэг хаана. Тэгэхээр Гэтэ ингэ юу шүү дээ нөгөө дээр үед Бус одоо нөгөө нэг юу дээр нь. үстэй. Амар ингээ хоёр баг хоорондоо фэнүүдээр ингээ зодтолдог чинь одоо англи юм уу аа. Английн панатууд юм шүү тий. тий яг зүгээр Англи, Аргентин бол геополитикийн үүднээс улсууд хоорондоо бол токсик улсууд байдаг шүү дээ. А яг клубын төвшөнд бол англиуд бол үнэхээр байлаараа шүү дээ. Бүр үнэхээр бузраа. Гэхдээ яг олон улсын төвшөнд авч үзэх юм бол Оросууд ч гэсэн чиг юм бас байхгүй шүү дээ. Тийм үстэй. Бас л нахаалны нөхдөд зааваа. Тийм. Тэгжил бод шүү дээ. Оросууд л жоохон муухай дуун болов. За үнцээр орхог шүү дээ. Одоо бол одоо буцаал одоо зүгээр энэ тал дээр тэгтээ бэлгүүн ах илүү төлөхгүй ярих байхаа те. Би тэр чинь нэг их бас Премьер лиг үздэг хүн бас биш ээ. Би ч бас нэг хаяа дурандна гэж. Одоо бол одоо тийм Премьер лиг ч л одоо бас л хамгийн ер нь тэгэл мөнгөтэй их солилцож одоо баг Премьер лиг болж байгаа өстэй ер нь одоо. Премьер лигийн хамгийн гал халуун байсан цаг үеийг одоо яг хоршиж туулсан Клоп төрүүлж яваад араас нь нэг энэ жил Пепи явж байна. Тэгээд Пепийн оронд одоо нөгөө нэг хин ирлээ туслах дасгалжуулагчаар нь тоглож байгаа Челсид очиж хөөгддөг хин бэлээ? Эрн орж ирдэг. Би ч бас нэг үзээ. Мареска ирж байгаа. Мареска сайн байна уу? Айх ш. Тэнгуут Ливерпул бас нөгөө нэг халзан толгоогоо сольж хаяад нөгөө дотоодоос хин бэлээ дээ бас нэг эвгүй царайтай дээр хүүхдийн киноны царайтай. Арч. Нисаа эвгүй нэртэй би ерөөс хэлж чаддаг юм байна. Зарим нэр хэл явуулчих гэдэг нэртэй бас байж. Энэ ямар юм бэ? Андони Ирола гэнэ. Андони Ирара. Цаад чи ирж байгаа. Тэгээд цаар чин бол бас хоосонгууд дасгалж явуулагч. Мареска бол бас тогтолцооны дасгалж явуулагч. Тэгээд дээрэс нь Сити Пепиг авсантай холбоотой бас дотоодд байгаа тэр нөгөө гол төлхөөр биднээс мэддэг том нэрсүүд бол бас шилжилт явагдах гээд байгаа. Хамгийн том нэр нь бол одоо Родри. Яг итгэмээргүй 8 байж болох ч гэсэндээ Родри өөрөө Испани руугаа дуудагдахад Испанууд явдаг. Тэгэхээр Родри бас явах магадaltaй. Нилээ өндөр дүнгээр явах бах. Баллон дор авч байна. Тэгэхээр Родри бол явах магадaltaй гэж би бодож байгаа. Хэмтчлийн Родри. Тийм төвөө хагас. Ситид байдаг л юу Тийм лээ. Ситиг. Тийш. Энэ бол одоо баллон дор авах нь бол бараг тодорхой болж байна. Тэгвэл одоо зүгээр яг эхнээсээ яг одоо баг топ 10 л гэж ярих уу ер нь. Угаасаа хамгийн өндөр дүнтэй нь ер нь л 10. 10-аас доош бол ихэвчлэн одоо үүргийн тоглогчд гэсэн чи Кукурелла явж. Тэгээд хамгийн сүүлд одоо баг мөнгөн дүгээр хамгийн их бас энэ Морган Рожерс их юм шүү. Морган Рожерсын тухай юу гэж бодож байна? Астон Виллад гоё дебют хийлээ. Зүүнээс ороод автолгооны чиглэл буюу attacking midfielder. Тэгэхээр одоо энэ ихэнх сүүлийн одоо энэ баг энэ статистикийн энэ ингээд 8 минут нарахад дандаа энэ сони midfield-үүд байгаа даа. Дандаа midfield-үүд ингээд хуучин зураг сонсох нь дандаа л нөгөө нэг striker эсвэл wing-рүүд л ингэж л одоо 100-д гардаг байсан юм шүү. Одоо эхний 3 бол дандаа midfield байгаа байхгүй. Одоо Morgan Rogers, Anderson, Tonali. Wing-рүүд гэдэг тэгэхээр хамгаалтанд нэг тусалдаг тоглогч нар бас биш. Ерөнхийдөө аль болох айлын 16 руу дөхөж очиж тоглодог.
Сонсч байна. Тим тоглогч нар байхгүй. Яг хамгаалтанд туслах гэхээс илүү прессинг дээр оролцоод тэгээд хайдаг гэж зүгээр хараар ойлгоход болно. Яг энэ нөгөө мидфилдерүүд чинь бас амар олон янз. Тэгэнгუთ энэ мидфилдерүүд чинь яг хамгаалтанд тусалдаг арай хойшоо найруулга шинжтэй тоглодог нөхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр илүү үн хүрээд байл да. Арай универсал болчиход. Тэгээд ер нь энэ ихний 3 4 5-ыг харахад одоо эдгээр чинь хамгаалан дээрээс нь товтлогч гэсэн дэмждэг гэдэг хөтер дата одоо датагийн сайтууд байгаа шүү дээ. Бэлэн сайн гаргадаг. Тэднийг харахад одоо ихний энэ 3 бол яг тийм байна. Тийм Морган Рожерс бол яг хүний нүдэнд тогтохоор царайтай хүн биш. Энэ царай нь бол тогтохгүй байна. Тэгтээ бол сая дэлхийн аваргаар хүмүүс яг үзсэн бол маш их гүйлттэй тоглож байдаг харсан байна. Ерөнхийдөө зүүн жигүүр дээр голцлон тоглоод тэндээсээ төрөөгөө ордог атак мидфилдер жилийн л тоглогч гэсэн үг. Ерөнхийдөө бол Фодны стилийн л хүн гэсэн. Челси ч одоо манай алдарт Алонсо маань. Тэгээ Челси авчлаа шүү дээ. Тэр Челси баталгаатай 138 сая. Ийм амар өндөр үнэхээр. Тэгээ хоёр дахь нь одоо нөгөө Эндерсон ч 135. Эндерсон бол одоо зур мэдгүй хүмүүст хэлэхэд сая л шигшээдээ дуудагдаад шууд дебютээр алчлаа шүү дээ. Тэгээ Премьер лиг дээр бол нэлээд дараахан тоглож яагаад харагдахгүй байна гэхээр Declan Rice маягийн тэр арагшаа тоглодог хүн байхгүй. Бүр дөхүүлэх юм бол нэг Родри маягийн. Гэхдээ Родриг бодох юм бол илүү нааша цаашаа гүйлттэй бокс ту бокс. Тэгэхээр одоо Сити бол ер нь Родриго явуулсан гэж л үзээд байгаа гэсэн. Родригтой хошид тоглож болохоор тоглож. Бокс ту бокс. Яг тэгэхээр сая шигшээдээ Declan Rice-тай бас тоглолцлоо шүү дээ, тэ. Хамтдаа нааша цаашаа ээлжиж буцаад хамтдаа урагшаагаш орж гараад ээлжлээд байраа нөхөлцөд явчихсан. Тэгэхээр хамтдаа тоглох боломжтой. Гол нь нөгөө нэг Марескагийн тактик нь ямар байх вэ? Заавал ээлжлүүлэх юм уу, хамт тоглох юм уу? Сонир болцсон. Тэгэхээр чинь баг хамгийн өндөр дүнтэй ер нь хийсэн клуб баг Тоттенхэм юм шүү. Тоттенхэм аим шигтэй агрессив биш. Одоо энэ Тоттенхэм ингэж мөнгө зараад байгаа нь таны одоо ингээ олон жил үдсэн дээр ер нь зөв юм уу буруу юм? Зөв угаасаа эднийх Тоттенхэм ч одоо Премьер Лигтээ одоо тэгээд дээгүр топ тэрийн багуудад орох уу эсвэл яг дундлыхт нь орох уу? Ер нь клубийнхаа хэмжээ. Build up чинь тэр нөгөө нэг хинтээ орж ирж байгаа шүү дээ. Giovanni Dos Santos тэгээд нөгөө нэг хин Van der Vaart илүү хин блээ жижигхэн чинь. Тэгэнгүүтээ хинтээ орж ирж байгаа байхгүй. Тэгээ Modric, Bale идэр чим дебют хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл тэднүүсээрээ мөнгө олцсон шүү дээ. Амар мэдчихэж байгаа шүү дээ. Аяа. Тэгээ тэднээсээрээ мөнгө олцсон. Тэгээ салтаадаж одоо яг ингээд хоёр уйлрал ингээд уйлралын сүүл мушгсан нөхөр одоо мөнгөө цацахгүй бол өөр хизээ цацах юм. Гэтэл энэ Английнхаа одоо топ клуб гэдэг ихний учраас одоо бол юу авч байгаа. Хамгийн том нь Тоноли. Тоноли үжигээс сюрприз наймаа. Тэгээ Тонолийн тэр 100 сая гэж юм. Тэгээ нөгөө Матеус Фернандес нь 99 гэж юм. Тэгэл одоо нөгөө Жан Паул Ван Хек гэж нэг тэр нь 60 гээл. Үүнтэй холбоод ярихад Ньюкасл айгүй харамсалтай байна. Тонолигаа алдчихлаа. Гордныгоо Барсаар алдчихлаа. Тэ. Тэгэхээр одоо Ньюкасл тэгэхээр эдгээр нэг тийм Ньюкасл жоохон менежментийн алдаа. Үлдээ гэсэн сонирхол байхгүй гэсэн тоглогчд одоо. Томрох байд итгэхгүй байх гэсэн үг одоо Тоноли одоо энэ Гордон Мортон одоо үгүй ээ. Итгэх гэхээсээ илүү ард нь санхүү байгаа. Тэгэхээр Ньюкасл томрох гэхээсээ илүү ингээл мөнгөний менежмент рүү л орж ирнэ гэсэн. Би л яг тэр Гордон бол ойлгоод байгаа маа. Барса хөрөөдрөө ихэд ч одоо хийж одоо бас. Гэхдээ Ньюкасл амбицтай байгаа зарахгүй бид нар аврагуудын лигт оролцсон ийм ингээд тэгэхэд бол Гордон явахгүй байх боломжтой байхгүй. Одоо Ньюкасл гарааны л тоглогч. Тоттенхэм хоёр одоо адилхан л Премьер Лиг одоо. Тэгвэл энэ хоёрыг одоо баг адилхан л гэж боддог шүү дээ. Ер нь клубийнх нь одоо ихний топ Премьер Лигийн топ гэхээр надад нөгөө хэд л нөгөө Манчестер Сити, Юнайтед гэх нэг том клуб багууд байгаа шүү дээ. Нөгөө нэг амар лаг том баг гэж бодоод байдаг ч гэсэн тэр чинь нөгөө киногоор л алдаршсан клуб. Тэрнээс биш яг ингээд одоогийн төвшөнд ирээд ингээд тоглогчдороо гарч ир нилээ хямдхан тоглогчдор гарч ирсэн шүү дээ. Менежмент хийгээд дата аналистаар тэгээ захирал махирлаа солиод тэ хүүхэн тавиад тэгээ явсан байхгүй. Тэгээд ингээд хөөхөн 8 шамаа нааша цаашаа хийж явж байгаа. Тэгээд одоо ингээд хамаг өнгөтэй өөдтэйгөө зараад эхэлж. Бруно Гимраш ч гэсэн явах нь тодорхой болсон тий. Тэгээд төвийн хамгаалагч нь хөгшөрчлөө. Гордныгоо зараа хийчлээ. Тэгээд одоо яг хуучин Ньюкасл байсан нөхдүүд нь эргээд үлдчихээн л та. Тэгэхээр Ньюкасл бол тэгэл юм болчлоо да. Дундаж руугаа л явж. Буцаад дунд Премьер Лигийн дундаж баг руу тэгэхээр Тоттенхэмийн амбиц нь ер нь топод. Тэгэхээр Тоттенхэм бол Ньюкаслаас илүү гэдгийг л мэдрүүлчихлээ шүү дээ. Манай хүний хамаг юм одоо мэдрүүлээ хэлээ. Мэдрүүлчихлээ шүү дээ. Яг бараг л адилхан статтай л болцсон байсан Ньюкаслыг аж мүлж айчлаа шүү.
Тэгэхээр одоо тэгээд явна гэдэг чинь тамир чинь тэгээд ер нь тэгээ өөрөө ч ихсээ тэг явъя гэж байна гэдэг чинь тэгэл цаанаа л тэгэл ноотал гэсэн үг. Тэ яг өөрөө явъя гэж явчихдаг юм биш. Тэг гэрээнийхээ заалтаар л. Тийм л. Тэр гэрээн дээр нь хүссэн мөнгөний амруу чихэд гөлөг тэгэл мөнгө шүү дээ. Зараад нэг хөөрхөн бацаан Францаас олоод ирэх гэж бодож ич магадгүй шүү дээ. Кукуреллер айлраа явцлаа. Тэр яал яах вэ? За дараагаар нь юу вэ? Одоо хоёрын биднээс ингээ иргэн тойрон амьдрал дээ штэ. AI гэж нэг зүйл байгаа штэ. AI ер нь биднээс амьдралд хэрхэн нөлөөлж байгаа. Одоо чамд сайхан биш та хамаг юм хэлэхэд одоо загинжийн эн чи хаяа хямарсан үедээ юм ярьж надтай муухай үнэс дээр гэж. муухай эмчээс дээр нэ. Муухан бараг л тэгээс эмчи үзлэгийг арайг үзэхгүй. Тэгвэл AI хүлэн бөхт одоо хэр нөлөөтэй гэж бодож байна. Энэ чинь нэлийн цогцол болох. Мэдээж Ер нь одоо тийм одоо юу яадаг гэж байгаа шүү дээ. саяны бөмбөг чинь бараг л AI юм. Харин тийм. Тэгээ чипээр дамжуулаад яваад байгаа чинь. Тэгээ AI-аар одоо нэг скаутад байгаа зү. Тийм. Тоглогч нар амар олдог. Тэнгүүд нэг мэдээлэлүүд амар урдаа шинжилдэг. Яг цагийг хэмжиж. Тийм. Тэгэхээр одоо тоглогч нар одоо энэ тэндээс бас нэлийн эрт олдох боломж амар өндөр болсон гэсэн үг үстэй тий. Тэгээ дээрэс нь дасгалжуулагч одоо 2030 он гэхэд ер нь AI ер нь дасгалжуулагчийг гүйцэнэ гэж ер нь бодол ер нь байна уу гэж тийм бас асуулт явж байгаа юм чи. Гэтэ энэ амар сонирхолтой шүү. Хөл бөмбөг чинь жоохон бас бусад спортоо бодох юм бол ностальжик шин чанар нэг юм лүү. Тийм байж хүмүүс амар үзэж байгаа шүү Тэгээ дээ. нөгөө дүрм шинжилэлтэрэн дээр байнгын л зөрчил гарч идэв шүү дээ. Тэгэхээр бас арай гайгүй л гэдэг. Шүүгчгүй гүйжил яах юм бэ? Гэхдээ дасгалжуулагч бай гэхэд шүүгчгүй гүйх магадлал бол байчаад тийм шүү тий. Одоо ингэ нэг юу гэж байгаа юм бодортод байгаа юм чи тий. Тэр ваар чинь л одоо баг нэг юу вэ? Ваар одоо тэр нэг 3 хүнийгээ халчвал ваар олж байгаа л шүү. Харин тийм ваараа баг чат GPT-г оож Отон бүх юм чинь л одоо болton гэсэн үг үстэй. Одоо миний бодлоор тэр хоёр хажуугийн шүүгчл алга болох гэж бодсон. Би тэрийг нэр дата цуглуулдаг юм нэг сонирхоод гуглчихсан. Тэгэхэд тэр одоо сакс NB хөлд мөчөлтгөө талбай дээр нэг камеруудын заалтаа 1 2 нь бол датагаар ажиллаад ингээд тамирчин болгоныг ингээд шууд зэрэг хөтлөө Одоо явуулдаг. тэр чинь амар амар болцсон. Одоо ингээд нэг жижиг шажаагаад хүний мэдхгүй юунууд байгаа даа штэ. Ассист юунууд статууд эднээсээ ингээд гараад ичбайгаа штэ. Миний нэгэдэ хэлдэг нэг юм байгаа ш. Датан дээр буудаг юм чинь зүрх зэрэг ухаан байд юм аа. Тэгээд Гэхдээ тэр гаргасан ухаан зоргийг чинь бас даталаа гэж. Тийм байдгүй шүү. Гэтэ ингээд нэг талаараа тийм бол нөгөө талаараа болонгот юу байгаад байгаа юм те. Одоо нөгөө нэг юу гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс ингээд өөрсдөө одоо ингээд амар юу гэмэрч юм те. Одоо бүх юм ингээд бэлэнчлэхээр биш ерөнхийдөө. Надад бол ийгүү сонирхолтой санагдав. Тий, тэнгуүтэй одоо нөгөө нэг одоо зураач мараач одоо юунууд хүртэл гэдэг чинь гиблийн зураач нөгөө нэг анимашн хийдэг. Тэр хүртэл ямар ч нөгөө нэг тийм чин сэтгэлээс хандсан нөгөө хандлтын зураг мураг тиймэрхүү юм ерөөсөй байхгүй болохоор AI айгу тэнэг мэнэг гэдэргээ тэр нэг тийм юм санаа бол байдаг шүү дээ. Яг нь одоо ингээд энэ AI чи хамгийн түрүүнд энэ гэрэл зурагчин, дизайнеруудад бол амар том цохилт. Маркетинг менежерүүд гэж Амар том цохилттой. Гэхдээ эргээд нөгөө нэг ашиглаж чадвал тий. эргээл нөгөө нэг ностальжик шин чанар руу явна шүү дээ. Одоо эн чинь хөөсрөл явж байна. Тэгээд эргээл бид нар одоо ингээд жишээ нь би одоо энэ нөгөө Intax-ын шууд зураг угааж гаргадаг камер авмаар л байгаа. Ер нь тэгэл тэрний борлуулалт чинь бас даблдал гарч ирсэн байсан тий. Гэх би одоо бас пелонкор зураг мураг аваад өөрөө угааж үзмээр тий. Тэгэхээр иймэрхүү нь зүгээр модны эргэлт л баг. Чи чэр өнөөдрийн хөөх юм асуугаад энэ бас хөөх арай нэг хоногийн өмнө чадсан. Хөл бөмбөгөн дээр бол AI яалч өдөр хоёр шүүгчийн орон сенсор дагдаг камер тавьчих юм юм мэдээ. Улам л үнэн сүв сүлдээ худлаач шиг. Тэгээд юу асуугаад байна. Бэртлэгийн талаас амар чухал байгаад юм шүү. Айгу нөлөө ихтэй. Одоо ингээд зүрхний юм уу хим юм шууд тэдэн минутын өмнө ингээд хэлчихдээ яадаг гэдэг байна. Секундын өмнө тий. Тэгэл одоо юу байдаг гэдэг байгаа лээ. Одоо эдгээр чинь юу GPT гүйж юм. Бэлтгэл дээр бол GPT байгаа шүү дээ тий. Тийм. Нөө Реалих хөлөө Барса гэж байгаа нэг гүйлт юм ихтэй бүгд нэг амьсгалуултаа гүйж. GPS хантаас мантаас гэвэ шүү. Тийм тэр Реал хөлөө Барса ч лээ бүгд нэг Jeep амьсгалдаг нэг юм юмтай. За нэг цээжиндээ нэг юм нэг хэрэгсэлсэн юмтай байгаа шүү дээ. Энэ бүгд л тэгэл бие хянаал. Тэр угаас одоо мэрэгжлийн спорт гэдэг чинь л бүх юм л одоо баг. Тэгэхээр одоо ингээд бүр амар одоод байгаа шүү дээ. Амар тоглогчдод бүр амар одоод байгаа яашээ тий.
Одоо ингээд булчин хэд ачааллангууд шууд мэдрэмж юу өгнө гэдэг чинь тэр хүн өөрийгөө ингээд Тийм бас хөгжих боломж гэж харж штэ. Наацхан дээр хөгжөөд одоо нэг онгойлгодог хагалгаа чинь тэгэл дурангаар хийчихэд хамаагүй наан ороод ирнэ өстэй. Ойдлоо идэх гэж хүлээн тэгэл булчингаа харна. Тэр дуран чинь нэг жижигхэн нэг жоохон түлэгдсэн маркетинг гардыг бэлээ сариун. Тэгэл одоо энэ спортон дээр ч тэгэл секунд тоолол мөнгө болж штэ. Тэгэхээр айл болохыг бэрхгүй аа. Гэтэ явж тэгэл хамгийн их мөнгө хэрэглэдэг нь ялч Америкийн те. Америк явах үед л. Тийм ялч тэгэл Премьер Лигийн хамгийн нэг гоё топ мопон хамгийн топ нь тэгээд юу байлаа шүү. Энэ жил нөгөө Дональд Трамп одоо юу байлаа шүү дээ. Ерөнхийлөгч дахиад болсон шүү дээ. Аа. Тэгээ нөгөө нэг цагаан ордын хагаадаа нөгөө UFC зодтолт болчихсон бүр жиггээ манай хүн яаж нэг Америк авраа өгөөд гэдэг бүр цаач нэг бизнесмен хүн болохоор ялч мөнгө олсон. Аюун сэжгээ хөө. Өхийг мөнгө олгоод байгаа. Одоо FIFA хүртэл 15 тэрбум доллар ингээ мөнгө олдгийг мэдрүүлчихэж байгаа байхгүй. Маад ингээд мөнгө олдгийг мэдрүүлэхээс илүү цавж байгаа л мэдэрсэн хүмүүс. Аадгүй шүү. Тэрээс ингээд нэг юм мөнгө олдог нөхөр болгож болдго юм биш. Тэр 10,000 хүн амтаа газрыг те. Тэр манайд өөрсдөө гудраа наа. Тийм. Ямар ч юу ийдэггүй. Нөгөө бацаанууд чинь энд бузралж. Тэр манийдэг яага меншон. Тэр охин яаж байгаа? Яа. Нөгөө клуб бүлний хин Өөш сонсож байна. Нөгөө 12 9 мөстөр чи алт малт аваад бузрлаад гардаг. Одоо хамгийн сүүлд нөгөө Монголын шигшээгээд нөгөө элит активч явж ийлээ шүү. Тэр охин сонсож байлээ. Яагаад меншон? Охин чамд би нэг дуудвал. Тэгээд юм явж AI одоо ингээд байгаа юм цаг үед одоо байгаа юмыг ашиглахгүй гэдэг яах вэ? Одоо явж ирлээ. Тийм тэр гоншгоноод байгаа хүмүүс бол тэгэл ялчвал одоо жишээ нь ингээд 10 шүүгч байлаа үнэхээр шүүгч орлогч байвал 10 шүүгч байлаа гэхэд хамгийн чадваргүй 9-ийг нь хаслаа нэг чадвартайг нь тэр камераа сургадаг хүн болооч. Тийм. Одоо медиа талдаа ч гэсэн бүр амар амруулчихлаа шүү дээ. Одоо мөнгөний хэвэл тэгэл AI хүсний хэлэгч. Тэгэл амар олон цагийн бичлэгийн үйл хамгийн гой юмнууд ингээд гаргаад ирэхэд бол гэгээд хэлэхэд бол тэгэл хэдэн минутанд одоо бүх юм эдит тэгэл гараад ирчих واخ. Тэгээ бичлэгийг анслаа суугаад байхгүй. Эний үг үлээ дээ. Зүгээр юмыг сайн ашиглаж сурах л хэрэгтэй гэдэг тийм. Тийм үнэн шүү үнэн. Шинэ юмыг ашиглаж сурал гэдэг. Тэрнээ бас бүр амар нөгөө нэг өөрөөсөө юм гаргах толгооноос юм гаргахгүй ойлгоо шүү. Тийм. Шинэ трендийг бас нэг ойлгох хэрэгтэй. Яагаад наашаараад. Давуу талыг ойлгох хэрэгтэй. Байнга л шинэ юм болж идэг шүү. Анх гар уцгараад тэгэл бүгдийг бодоо болгох. Гэтэ ингээ 20 жил 26 жил ааш. 2000 оноос хойш ингээ 26 жил дотор тэгээ хүн одоо яагаад байгаа юм бэ? 2000 онд ч нэг дэлб өөрчлөгдөөл те. Өвөө бол нэрийг анх чаач бид дэмжиж гайхчихсан. Яаж хариулаад байгаа бол энэ амар гоё хариулаад байдаг. Надад хин хариулаад байгаа бол өвөр гайхаад байна. Үнтэй юм ярьж байгаа шиг. Уун жижиг 23 дөрөвтэй. Хөөе би бүр жензи мөртлөө шоконд ороод бүр анх гараад хүмүүс хоорондоо чат GPT-д танилцаад байдаг. Бүгд бүр ингэ сони ингээл би чи хамгийн анхны асуулт нь юу хичээлээ дэлхийн Монгол улсыг баг мэдхөөс төгсчл мэдэн штэ зэдэн штэ. Би бүр гайхаад эдэн жилийн өмнө тим кино гарч ирсэн штэ. Нөгөө нэр хостой болоод яар тэрэндээ баг дурлаад X машина юу л яагаад нөгөө хин Бэтмен Жокертэй тоглодог тоглолтог. Толгой нь байна. 90-д хотод амьдардаг. Жоксер тоглодог. Сүүлийн Жокер. Тэр дандаа нэг тийм эвгүй сонин кино тоглодог. Тэснэ нөгөө одоо тийм компьютертэй харьцаж нөгөө найз кино болгоцсон. Тэгээ нөгөөд нь дандаа ингэ ясаар нөгөөд нь дурлаагүй бас тань. Тэгээд өөр юм харахаа ойлоо шаачиж байгаа тийм. Биш нөгөө Угаасаа тэр AI чинь битүү дэмжиж байгаа юм чи юмстай. Тэгэхээр чи дурлна шүү дээ. Тийм шүү дээ. Шаач битээ намайг битүү дэмжиж шүү дээ. Чи буруу юм биш үү гэхэл ер нь буруу л таа л гэж миний амыг чи өөрт нь нэр өгчигээ хэлчихээч. Яа. Би чамд нэр өгөхөө ший. Нөгөө Анжела. Игүнэ яагаад дандаа игүнэ гэж шүү. Игүнэгээ хариу таалагддаг шүү. Тааш эргээд 8-аг бол одоо ер нь сая баг топууд нь яригдчихэж байгаа юм шүү. Ганцхан юм ярьлаа даа. Хин таач угаасаа амьд чат тийм шүү. Таслал таарал ярьлаа тий. Челси амар их наймаа. Челсиг наймаач тэгэл жил болгон өвөл зунгуул гусалцдаг тий. Тэгтээ ер нь л одоо тэгэл аль болох топ 8-ууд нь хүмүүс угаасаа хаасаг үл ярина шүү дээ. Яг дундуур яасан нөхдүүд нь үнэхээр тэр юунд яагвал ярианд орж ирэл. Яг халуухан гэвэл Испани арай бас. Одоо нөгөө Кукуреллагаас өөр юм байгаа. Одоо хин явна гэд одоо яриа гараад эхэлсэн ч дурчигтаас Реалаас одоо нөгөө хин нөгөө Винисиус нөгөөтгөлтэй юм тий. Виник ч одоо сонирхоод байгаа нь Арсенал, Ливерпул гэж л. Хинт сонирхон доо. Вини найзханд эйгүү болт царай. Сахал махал өөрөө ирхэн болт. Винисиус гэхдээ Англи хэл мэдээлэл хийсгүү.
Одоо мэдэх. Одоо ингээл зүгээр чи нүдэндээ төсөөлдөг. Англи тоглодог Бразилууд, Испани тоглодог Бразилууд тэнгэр газар шиг ялгаад шүү дээ. Гэтэ би ууг нь одоо ингэж боддог гэсэн. Англида хандснууд нь Реал Барса руу явдаг юм болоо гэж. Одоо Реал Барсагаас эргээд одоо Англи руу явдаг болох гэдэг юм. Яах Хаана гэдэг. мөнгө байна одоо? Хаана легаси байна тийш. Хаана байна? Хаана өрсөлдөө юм. Хүн чинь бас өрсөлдөхийг хүсдэг гэсэн. Магадгүй л. Гэтэ Винисиус өсөхгүй байхаа гэж. Энэ жоохон мөнгө харж иж магадгүй Зүгээр шүү. нэг муухай хоёроор дамжуулаад зодтолддог англи зүгээр бороо ордог англи дар гардгүй англи гэдгээс Тэгэхээр хэд Винисиус Англи руу явчвал тохирох юм уу яг ер нь? байхгүй. Англи яг зүгээр тоглолтод нь ер нь түүртэй тах юм уу? Нэг тоглолтын хувьд цаач зовхгүй шүү дээ. Зовоодох юм баг. Мэдээж англи бол такл ихтэй тодорхой. Илүү тесрэлттэй. Испани шиг тийм их олон дамжуулалт хийхээс илүү цөөн дамжуулалтаар чи явдаг. Илүү агрессив тоглолттой лиг шүү дээ. Угаасаа. Тэгэхээр тэнд бол мэдээж Винисиус бол Испанда яг хөө тэгэл 5-ыг хуурдаг бол 4-ыг хуурна гэсэн үг шүү дээ англид очоо тийм үстэй. Гэтэ манай хүн баг хоорчих байх. Хуурна шүү дээ. Дэлхийн харагтч өнгөтэй. Янзлуул шүү дээ цаач. Гэхдээ Премьер лигийн дунджаас доош багууд бүгд муухан атлетик тамирчдаас бол шүү. Илүү шүү. Үнэхээр тесрэлттэй жинхэнэ хараа ажиллаж байдаг шүү дээ. Ер нь бол хатуу тоглолттой байна. Ялангуяа үйлдвэрлэлийн сүүлийн хагас магас бол заваар болдог шүү дээ. Төрүүлж байгаа баг маа. А тэгэд энэ Винисиус Интер явчихаар одоо яад одоо хэнийг гаргах юм бол. Хэнийг гаргах вэ тэгэл. Эмбапе гал зүүн рүү хөвлөв тий. Зөв Гордон юм бол. Гэхдээ би энэ Мауриног ирж байгаа болохоор үнэхээр таамаг алга. Цаад чинь бол бас сонирхолтой юм шүү дээ. Айгүй л тэр нөгөө нэг авчирсан дүмпрээсээ төвийн тоглогч болгочих магадгүй цаа чи их мэдрэл муутай юм шүү дээ. Тэгээ Конатай баг очиод байгаа юм шүү те. Коната чи юм лээ. Нөгөө Ливерпул тоглодог Франц шүү дээ. Тэрийг баг ахын тод болчихлоо. Тэр хоёр чи юм байсан биш таас. Конатай нь ер нь очиж байгаа. Тэгээ Винисиус нь зөрөөд. Гэтэ Коната их бэртдэг шүү дээ. Одоо нөгөө гуравтай нь тэгээд одоо ээлжлээ бэртнэ гэж бодож байгаа юм лээ. Яаж вэ? Тэгээ за Родриго бас байгаа шүү дээ. Тийм мөртлөө. Тэгэхээр одоо Кукурэгийн гоё 8 хийсэн. Тэгээд Дүмпрес гээд гоё 8 авсан. Ингээ хоёр жигүүрээс гоё болсон тийм. Дүмпрес бол гоолтой юу шүү дээ. Хагас шүү дээ. Хагас биш ээ. Баруун жигүүрийн л. тэгээд эдэн дундаас хамгийн одоо өнгөтэй одоо Кукурелла л хийсэн. Кукурэ гоё шүү дээ. Эмбапе. Эмбапе чинь Реалда муу тоглоод байна гэдэг шүү. Чи найз ихэнд олцсон. Тэгээ шүү дээ. Хар юм уу цагаан юм уу? Шар. Шавн шар. Яа нэ Испанд үжигч юм байл. Ямар муухай чивки шавнаач англи юм уу? Тэгээ нөгөө мань идэ яриадсэн тэр нөгөө зааны ясан юу тоглолдог нөгөө залуу шүү дээ. Диамонд ээ. Тий. Watson-ки Хамгаалч юм би одоо явцсан гэсэн яваагүй. Яваагүй цаа чи одоо Реалтай харин холбогдоод байна гэдэг. Реал тэр хоёр хоорондоо тохироо. Мауриньо чинь заваараа Дорогба руу залгаад Дорогба нөгөөх рүү залгацсан юм шиг өстэй. Харин мэдгүй тэр чи PSG-ээр одоо бараг л явлаа гэдсэн чи тэгэл. Өглөөхөн тэр Twitter дээр Реалынхантай холбогдоод байл гэм явчихсан. Мауриньо ч баялаар ш. Мауриньо ч ноот ш. Тэгэхээр одоо бараг PSG-тэй нөө эн чи үлдчих юм шүү дээ. Баркалла гэж. Диамонд надад нэг хүнд нэг амар тоглогч бол санагдаг ш. Одоо тэгээ хамгийн Яа тийм амар хайп. Стойс. Яа тийм амар хайп үсэ яа. хамгийн амар баг нь ямар баг. Би 2-3 удаа үзсэн миний үзсэн дээр л гайвтай яагаагүй. Эсвэл одоо Английн Премьер лиг одоо хамгийн одоо амар нь одоо Арсенал стыг нүүлрэл тэгэхэд. Тий нэрээ одоо Премьер лигээ дуусгая те. Тэр нь л одоо Арсеналээс өөр өрсөлдөгч одоо ер нь байгаа юм. Арсенал энэ жил гайвтай тоглохгүй байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр юу яажлаа. Чод энэ Премьер лиг бас үзсэн. Олигтой сайн 8 хийсэнгүү дээрээс нь Сака амарсангууд байнгын бэрхтэлтэй байгаа даа. Тэгэхээр дахиад нөгөө хідэн молгоо Мадока, Задока балаануудаа тавих нь. Тэгээд нөгөө нэг Тросарт чи явцсан уу явах гээд байна. Бас л гоншаад Тэгээд Райс ч өөрөө бас нилээ яачлаа, ядарчлаа. Тэгээд Райсгүй Арсенал ч өөрөө бас юу гэлээ тий. Арсенал яг дахиад нөгөө өнгөрсөн үйлрлийн шиг дахиад нэг завааруулж нанжилдж байгаа нэг тийг, хоёр тийг болох нь яах нь тий. Дээрээс нь Салиба амар урт. Премьер лигтээ өөр өрсөлдөх юм баг байгаа. Дээрээс нь нөгөө нэг Салиба ч бэрхтэлтэй байгаа. Одоо ингээд Сити нь ингээд нөгөө манай хүн ч яваад. Ливерпул нь бас шинээр эхэлж байгаа. Челси бас шинээр эхэлж. Ситиг би гайг байх гэж бодож байгаа.
баг ганц эвгүй Астон байлаа биш. Астон Вилла хамгийн тогтвортой үлдчих. Харин тийм яг Бусдыгаа нөгөө бодох юм бол. дандаа хөдөлгөөн орцсон биз дээ ер нь. Тэгээ бусдыгаа бодвол Манчестер бол зүгээр юу яатсан байгаа. Манчестер гэснээс бас цаадах чинь нэг Челсигээс нэг нөхрийг худалдаж аваад дундаа тавьчихсан. Касимиргийн оронд. Яа хөрхи. Тэгээд тэр бол яг нь жоохон урт хугацааны л төсөл байх гэж бодож. Тэгээ бусдаараа бол хിവэрэ байгаа. Гэхдээ олон тоглолт гарна гэхээр Манчестерээс бас нэг хүлээлт байхгүй. Яг Карикийн шалгалт өгж байгаа үйлрэл учраас Тоттенхэмээс бол хүлээлт ихтэй байгаа. Ньюкаслаас бол хүлээлт байхгүй байгаа. Мүлжүүлсэн, шулсан хавирах шиг л болсон. Тийм шүү дээ, хидцэн шүү дээ. Арсеналын Уулах шиг л болсон. Арсеналын улирлын ихний хагас бол өөдтэй байхгүй. Ингээ бодохыг баг Тэгэхээр дахиад нөгөө Ливерпул Сити хоёр чинь дахиад авах нь. Ливерпул чинь нөгөө нэг Сабслайтагаа 31 он хүртэл. тийм шүү дээ. За маа хам үлдсэн. Тэгээ Макалистер нь байж байгаа. Ливерпул баг Икетике чи ирэх болоогүй байгаа. Бэртэлтэй байгаа. Гакпо чи дэлхийн авраг дууссан амарцсан тийм. Тэгэхээр менежер солигдож байна гэдэг чинь бас юм орхол үлдэх. Баг ихний 5 дотор ганц ер нь жигд байгаа. Тэгэл Астон Вилла баг дахиад 2-2 орчих юм шиг. Баг жисэйгоо зарчлаа. Нэгрүүч орж болох юм шүү баг. Гэхдээ Роджерсыг зарчлаа шүү дээ. Нэглэн оноо зулгаасан Роджерсыг зарчлаа. Одоо тэгээ бас нэг юм бодсон юм байгаа л. Хамгийн хөдөлгөөн бага орсон л баг ихний 5-аас одоо Астон Вилла бол. Тий. Дээрээс Манчестер Юнайтед бол юу лүүч зараагүй байж байгаа. Тэснээс Гарнач очин одоо Турк явуулчлаа. Танаа нөгөөдөг чи явах гад байна. Бруно юу? Бруно явахгүй хаа ямар ч тийм шимээ анир алга. Ямар ч Твиттер дээр чимээ байна. шинэ өмсгөлүүдтэйгээ бол зураг авахуулаад яваад. Гэ шинэ өмсгөлтэйг аваад явчихдээ ш. Нэр Гэхдээ тэр юу шууман дээр бол би хэлэхэд бол ийм байгаа байхгүй. би бол шуумд бол ер нь зарим Шуум бол угаасаа тэр чинь хан байгаа шүү дээ. Гэхдээ бол зөвхөн ийм байгаа байхгүй. Одоо Бруног авах хүсэлтэй клуб байгаа юу гэвэл байгаа байхгүй. Зүгээр шийдвэр гаргалтын хувьд Брунод өөрт нь байгаа. Туркийн Галац юм. Брунод өөрт нь шийдвэр гаргах бүх боломж байгаа. Америкаас ч байгаа, Арабаас ч байгаа, Италиас ч байгаа, Брунод бол дургу болсон. Тийм болохоор бол цаад чинь ямар ч үсэн энэ үйлрэлд бол Манчестерт байх баха. Дээрэс нь Карик өөрөө Брунотоо тусгаалаа ярьж байгаа. Бүр тусна. Тэгээ угаасаа энэ үйлрэлийг бас нэг аятайхан эхлүүлэх хэрэгтэй болчиход. Түлхэл ер нь Премьер Лигийн одоо хүлээлттэй бол тэгэл за RNC бүгд хөдөлгөөнд орсон. Бараг хамгийн жигд байх нь Астон Вилла нэлээд дээш явж магадгүй Тоттенхэм хэлээ шүү тий. Хаа тий. Тэгээд ингээ хамгийн том сүрприз наймаа тоноолил болчиход байна. Гэтэл ер нь Тоттенхэм ч нэлээд 8 хийцсэн юм шүү дээ. Тэр нөгөө нэг Ситид очиж Андерсон байлээ тий. Тэр бол угаасаа бараг дэлхийн аврагаас өмнө болцсон байсан зүйл. Тэгэхээр хамгийн юутай нь тэгэл. Тэгэхээр хамгийн гинтийн байсан тоноолил нэлээд явчлаа. Тэгээд одоо дараагийн сенсац нь Родри байх үү гэж хувийн зүгээс бол харж байна. Магадгүй эсвэл тэл гинт Винисиус Арсеналыг ороод ирэх ч юм. Мбаппе Арсенал ч гэж юм. За Испани. За одоо Испаний клубч тарих юм байна. Нөгөө Реал Барсагаас. Испанаас Реал. Реалын бас Мбаппегийн бас. Vinicius Junior. Яг Реал одоо ингээ тактикийн баг болсон. Одоо Моуриньо тэнд бол сайхан завааруулах нь тодорхой. Моуриньог ирсэн газар бол нэг хүн золигт гарч нэг хүн манддаг байгаа шүү. Золигт гарах нь тэгээ Винисиус юм шүү. Золигт гарах нь хэн байх вэ? Хинээр туг дахиад хин дээр нэг хөгшин төгсгөл дээр манлал авчихгүй. Тэгээ Зодог тайлах нь Винисиус л болчихж байгаа юм шүү. Зодог тайлах биш. Зодог тайл харин тийм зайлах нь одоо. Хэрвээ яг тэр зайлах багшныг мэдрээд зайлахгүй л тэгэл өзил лугаа адил. Какалугаа адил юм хог болно. Яа. Ийм л байна. За тэгэл одоо Бүнцлиг чинь тэгэл хөөх нэг Баерн идэж байна. Барса гоё байгаа шүү дээ. Барса бол харин Реалын хажууд хамаагүй сонирхолтой. Цаа чин нөгөө багийн ахлагч Терштиг нэгэ зайлуулсан хаалагч чинь шүү дээ. Ямаал ч байгаа ш. Цаатгаа зайлуулсан. Ямаал гэснээс айгүй сонирхолтой нь Ямаалын байрны дээр Дортмундын Адиемиг аваад ирлээ шүү дээ. Бодож байгаа хэлэхтэй. Тэрний үнийн дүн би харахаа харж авсан. Гэхдээ нэлээд өндөр дүнгээр авсан. Ямаалын гэтээ бас нэг ч бас өндөр биш юм шиг байна. Одоо клубын хамгийн том нь баха тий. Ямаалынхоо хамгийн өндөр цалинтай баг Мбаппе гэж магадгүй. Зүгээр Барса да. Барсад бол угаасаа хэм Ямаал баг. Ямаал уу Педри юу тий. Ямаал лээ дээ. Тэр ихний топ дэлхийд топ 5-т ч юм уу хоёрт Ямаал байлаа. Тэр байран дээр нөгөө нэг Адиемиг аваад ирсэн. Тэгээ Адиеми чинь бас
юу юм биш төрх юм. Германд нөгөө Hansi Flick-тэйгээ тоглож ирсэн юм биш үү? Сая бол Германы шигшээтэйгээ тоглосон гавьяагүй. Тэр ингээл солилцоог харсан ч гэсэн ер нь Английн клубүүд яалтчих мөнгөтэй болчихчих гэж. Тэгээ Барса чинь Ter Stegen-ийг Ajax руу зайлуулад Галланд руу бүр нутаг заагаад тэгээд нөгөө Хуан Гарсигаа бол номер 1 гэж үзсэн. Гэтэ ингээ өөр юунууд ярихаар яалч ингээ нэг тоо яг нэг 2 3 л баг байх юм те. Испанол тэгэл одоо Реал Барса өөр юм бэ нөө. За Герман бол одоо бүнцлэг бол бүр тодорхой. Баерн бүгдийг машинд чаяал тэгэл дуусаа шүү дээ. Тэгээ Барса ч бас юу яцсан. Одоо Рапинигийн байранд Гордныг аваад ирсэн байж байгаа. Тэгээд яг хуу нөгөө төвийн хамгаалагч руу 10 хогоо зарах магадaltaй. Баерн ч нэг 8 солио 8 хийгээг юм шүү. Баерн уу? Тий. Баерн үеийн үед нэг хийж гээгүй юм уу? Нэг амар юм хийгээл. Тий нэг хэмэр дүний дүн. Дотоодынхаа лигээс авчдаг болохоор нэг хүнд бас нэг нүдэн тусаад байдаг. Тийм л бах. Их их тоглогч дотоод тусаа авчдаг. Тэгвэл Баерн юу яах. За одоо тэгвэл 2 дугаар хэсгээрээ. Гордон Адеми ирснээс болоод нөгөө Ферран Торрес ч бас Paris Saint-Germain явж магадгүй юм биш. Оо явцсан дээ. За одоо 2 дугаар хэсгээрээ NBA болон босод хавч юу и. За манай NBA-гээ хөтлөгч аа. Галзуу байна да. Энэ талаар Манай хүн бол одоо нөгөө нэг Леброныга баг ирчлээ гэсэн чи юу вэ? Пистагш. 33 гармаар гараад өөр тийшээ яваа наач тийм. хинээч бодоогүй газлаа. Хүн бодсон л та. Нэг бодцоо идэл тол. Хэн бодсон? NBA нөгөө нэг тайлбарлагч P-лигийн дэмжигч тоглог гэдэг эвгүй нөхөр. Гэхдээ Леброн P-лиг нэг сонь санагдаад байгаа юм аа. Надад өдөр хувцсан зохихгүй л. Зөхгүй лээ. Нэг сонио харагдаад. P-ли гэхдээ ер нь бол юу амар баг. Яаж яваад авчваа. Нөгөө Босны Джейлен Браун гэдэг амар байдیں۔ Тоглогч үү. Бараг Джейсон Тэтмээс илүү шүү дээ ер нь тий. Браун бол MVP. гэтэл манай хүн чинь тэгээс толсон газар алга болчтой юм шиг адилхан. Үгүй шүү дээ. Джейсон Тэтэм чинь толсон газар алга болдог байхгүй. Браун ч бол ер нь амар клач шүү дээ бас. Тэнгүүд фэнүүд нь Брауныгаа биш Тэтмийг орч ирэхэд бүгд л уухан тас Браун ч тэрэнд нь гомдоо бараг зайл эзэл. Ингэж өста барын сүүл очоос баттганы толгой юу тэгэл фил рүүгээ явсан да. Гэтэ Пили гэмтэл бэртлэхөө бол энэ дэстэй үзээтэй шүү. Надад хим бэ? Браун байна. Леброн байна. Гэхдээ нэр яагаад явцсан? Тэгээ хамгийн амар сонирхолтой хідээ өөр өсч юу? Сая энэ ранкинг шууд дэше өгсөн шүү дээ. Хид рүү явчих. Тэгэхгүй хэд вэ? Гомар ихний дээр орсон бохоо. Эхний дөрөв үү те. За марах. Леброн гэл тэгт шууд тэгэл. Леброн дангаараа байх финал үстэй юм. Наач одоо жаа бойл. 2010 оноор ярив. 2012 онд байсан бол бараг үнэн шүү. Одоо арай Тэгэл амар үстэй. Амар шүү дээ. Эвгүй үстэй. Тий нөгөө нэг чан хөтлөч ургандаа гэдэг шиг юм байна. Чигэн хургатаа ичнэ үстэй. Наач тэр яриан дээр би бараг 60 хүртлээ тоглоно шүү гэжлээ шүү. Гэтэ 60 хүртлээ тоглоход бас жоо сэрэн болцсон байх. Гэтэ ингээд бас өөрийгөө мэдрэхгүй бол тэгээ хөгшин зөнийг царайлч шал. Гэхдээ тийм тоглох жигүүл легасиг боцолсон. сакс бэлтгэл байдаг үстэй. Сүлдө бүр ингээ золбонтой баг хийсэл одоо. Тий нөгөө нэг шак мак гэж шүү. Роналдо юу гэсэн. Бүх хийгээл таньсан. Араа цөмөрцөн. Араб, Итали, Англи, Испани, Португал. Тийм баг бүнцлийг л байна. Леброн гэхдээ нэрээ өөр юм. Амар сэн зөө 2 жилийн 8 сая доллар ирсэн Өө гэвэл. наач хамгийн хохирсон хүн хүүхдний жил. Одоо манай хүн Броны тим чинь нөгөө Лекс цуу тоглодог гэсэн аахгүй. Тэгсэн чинь одоо Лекс жоохгүй Пили жоохгүй болсон юм шиг баг. хайртаа хүүхд нь ударсан. Аав Яанасын нөгөө нэг ах шиг л болсон юм биш. давхар 3 дүүтэйгээд ах 2 ах үлээ нэг дүүгээ хамт нэг баг тоглосон. Ер нь энэ клуб дамжихаар энэ хүүхдүүд ер нь үгснээ хийж өгч идэв. Энэ гэхдээ Броны бол юу л да түүхэлтэй. Тийм Леброн ч одоо кино хийж байгаа шүү дээ амьдралаараа. Наа хоёр чинь гиснээс үтер Роналдог яриа явж илээ шүү. 2030 дэлхийн аврагт хүүхэд нь 20 хүрнэ илүүтэй баг. Тэгснэ хам өөрөө байвал хүүхдтэйгээ талбай дараа нь ухааны юм яриа бүр сошиал яваад ирчээг хайцсан байлээ. Цаад ч одоо ерөөсөө Мессигээс өөр Месси энэ статик бол өөрөө хамтгаал үзээд байгаа. Мянган голоо үйчмээрэн те.
бүх өөр лигт голдч мэрэгэн бууш болмоор байна. Өөр одоо Мессигээс үлдсэн өөр ямар статус тэр бүгдийг л хиймээр шүү дээ. Тийм үстэй. Одоо тэгээд Нэр 30 он гараад favorite Магадaltaй шүү. тугаа бариад нөө та борооно царай нь бараацсан. Одоо дөрөв Аав нь явахад хүлээсээр хөдөл хүүхэд нь ороод ирлээ. Яг тэгсэн байж. Чиний юм. Гэтэ эн чинь тий. Бүхэл одоо уусаад төлөөлж байгаа юм чи одоо дахиж тэгэх юм уу ааш. Тэгэх юм уу? Роналдо болол тий 4 жилийн дараа ингээд сая ингээд тоглолтыг харахад бол хэсгийн шатанд нэг 2 Үзбекистан мэтийн нөхдүүд дээр бол бамбирдгаар л харагдсан тий. Хийхээр гарч ш. Хэсгээс нь гаргалж шүү дээ. Тэгэл шоугаа үзүүлээл тий. Пилэдэ зарна л та. Дөнгөцөө иржсэн Арсенал ч одоо Бруно Гимраш шиг авах гэдэг гэж. Харин. Тэгэхээр надад бол чи юу гэж юм? Аа. Тэр нөгөө юу ачиж Бруно Гимраш тэгснээ энэ Борнмутын бас нэг залуу байна л гэж. Алекс Скот. Арсенал ер нь 2 толгууртай тоглоодсон байхгүй. Тэгээд партайгаа зараад Declan Rice чинь ганцаараа үлдэнгүүт нь Испаноос Зубимендиг аваад ирсэн байхгүй. Тэгсэн чинь Зубименди чинь паниктай шаацсан байхгүй. Тэнгуут чинь энэ жил яаж ийн вэ? Зубимендигийн оронд дахиад өөр нөхөр тавих гэдэг шүү дээ. Тэр нь сайн гинт сошиалтар гадаад. За буцаад NBA рүү. Өөр ямар солийн 8-аас хамгийн тэнэг нь юу болсон юм шүү. Пили Бостон 2, Жилэн Браун PG өрсөлдөгцөн юм шүү. Канада л наач гай. PG одоо Бостон Брауны оронд давтна гэж юу. Наач ерөнхийдөө бол миний ойлгосноор баг Браун тэгэл Зүгээр сольчих юм. Гэхдээ тэр Браун нь ер нь Бостонд сэтгэл ханамж байгаа. Тэгээ би нэг нь ингээд Тэйтэмгүй ч гэсэн би ингээд байгаад дээ штэ гэтэн хүмүүс нөгөө нэг өөрийг нь тоохгүй байгаад тахал тэгэл манаа хүн тэгэл би нэг ба ямар ч хамаагүй баг руу явна гэл тэгэл өөрөө пил рүүгээ яваал зөрүүн Эмбидийн явгаас найзсан штэ. Магадгүй баха. Браун. Тэгээ сагсан дээр бас найзтайгаа тоглохгүй байлаа. Хөл бөмбөгчсөн гоё. Энэ хоёр тийм жоохон бифтэй юм шиг мөртлөө нэг найзууд албар найзууд юм шиг тийм санаа. Аадаг ш. Энэ чинь тэгмэд Леброны юу чинь All-Star хэдэн жилийн өмнөх All-Star лээ тэгэхэд Embiid Jalen Brown хоёрыг Embiid Russell хоёрыг юм биш үү андуурч л. Нэг сонгож ирсэн аяар чинь найзууд тэгээд дүүл найзууд мэж тодлоо юм биш. Энэ LeBron одоо яаж агаад очижсан бол тэрэн дээрээс гайхаад. Тэгэл одоо юу юм ш одоо яг итгэлтэй байхаар нь одоо тэгэл чам дээр ирэх юм байна. Сүүл энэ юу гарч ирэхтэй Golden State Stephen Curry энэ хэд чинь ингэ нийлэх чинь ингээд тэр гэрийн чинь бүр ингээд 23 дугаар юм уу ингээд болж байлаад бүр амар цалингийн орон займаа гаргаж байгаа тий. Ганаач Леброн яг зүгээр л одоо яг сүүлдээ нэг авраг авч дуусмаар байгаа л гэж одоо бүгд л тэгж л яриад тах шиг шүү дээ. Энэ гурвын сахлын л мэт юм шиг. Наахал өстө таг шинэ голдох нь би юм шүү. Чи нэг сая хөлмөг бит. Ах нэг сая сагс бит. Би хоёулангийн талдаа л бидсэн гэж. Сайн гэж би юу ч мэдэхгүй. Би яг хоёулангийн талдаа л бит. Эмбид одоо дахиж ингэж шүрдэл өөлөхгүй нэ. Нөгөө яаж мэдсэн бэ гэхээр нөгөө манай Фабрицо чинь тавьсан л шүү дээ. Өө. Тэрнээс би юу мэдэхгүй. Гачаа юм. Тэгэхээр амар том сенсац байсан. 8 саяар 2 жил гэж бодохоор ялчгүй нэг аврагын төлөө л ирж байгаа. Лебронд бол 8 сая дутаагүй шүү дээ. 8 сая тоохгүй шүү. Чи ихтөр нэг хоорондоо нэг 80 цаас шидэж байгаа юм шиг л. Сашаа долларын тэр бомбт нэг 8 сая тогтоохгүй хэлэхэд. Гэхдээ энэ ч бас аврах цалин чинь одоо нэр хүн гэж. Гэхдээ тэр хөл бөмбөгтөр судалсан ч гэсэн сагсчаас тийм байж магадгүй шүү. Яг цалин 8 сая гэсэн 70 доор нөгөө бонус те юу мó Джерси юу бараг наа чи 20 30 40 50 бол явчих магадгүй шүү. Леброн гэж сүүлийн үйлдвэрлэг бол одоо хинч тэгэл Джерсиг нь аваад тоглолтын битүү үзсэн байсан. Очсон газар болгох юм. Энэ сүүлийн юм биш биш. Бодоод байна гэсэн шүү. Нилээн бодож байгаа шийдвэр гаргасан ч гэлээ. Байж байгаа дараа нь тэгээд нөгөө зинхнээсээ нэг каос маустай. Тэгэхээр бодож ин гэдэг үг чинь маркетинг шүү дээ. Харин. Тэгэхээр чи бид нар хайп үсээд. Дээр чи бас ба дэлхийгээр нь хүлээлгэсэн шүү. Би удахгүй нэг том юм зарлана гэл. Хөө бүгд юу юм бол тодог тал gaаж гадаг гэсэн нэг өөрийнхөө нэг вайн нөлөө нэг Хеннесиг реклам тоглоо шаачтай. Тэр чинь тодог тайлах чинь тийм май бөгөө нацаа байхгүй. Яг тэг зааварлдаг болчиход. За тэгээд NBA одоо энэ жил амар хамгийн амар тэлээд солилцоо хийлээ. Тэгэл Янис маань эцсийн Милокигаар гэж Майамид очлоо. Өшин нөгөө нэг 87 он авлаа. 86 ч л. Энд чинь. Тий адабэ юу. Тий. Бэмэдэ боё чинь 80 он аваад. Янис энэ чинь нийлээд одоо юу болох нэ гэж. 160 шах. Өлтөйгөн холбоо шатараад үзээсэн. Би Янис гэсэн энэ Криштиано Роналдогийн хүүхдүүд шигшээдээ дуудагдах хэмжээний хүүхд биш. А тийм үү. Оо сая яг гоё юм. Тэгээ ингэ
Бодохоор энэ сагсан дээр том одууд нь хөдөлсөн юм шүү. Хөл бөмбөг дээр нэг томод нь хөдлөөгүй юм шүү. Энэ жил бол тэгсэн шүү дээ. Тэгтээ тэгэл нэг жижиг жижиг наймаад гэсэн явсан л та. Бодлоо өнөө лүү дуурт мөрт жооксыг зэл томод гэхэр хідэн том байгаа хөрх юм. Саяны НБ гэдэг чинь нэг л лиг үстэй. саяны хэд ч одоо баг Янас Ванс одоо томдоо ороод энэ баг эсчээ энтрийн доор орсон. Том боос. Нэг Янис ч том штэ. нэг лигийн эдэн л том боос. Интернетээс Янис, Леброн, Стефен Кари зөндөө бүгд штэ Кайри бүгд л Харилцаад баг эсчээ энтрийн одоо тэгээд нэг Стефен Касл Масл Бэмбэняма энтер чинь баг акол болчихоо шүү. Сүүлийн бүгд рүү лигүү гараад бол тэгээд нөгөө хин чин Кавай чин буцаа Торонтод очсон. Кавай бол тэгээд сайхан амар жимэнд бодсон бохоо. Одоо энд ингэж хүн амтнд явгаар хэлүүлж байгаа шиг нэг кукурила шиг өстө. Бойлиг чи. ариг бойлиг зүгээр амар сайхан намайг бурхан шиг яадаг газар очие гэл. Лемеле бол Timberwolves-д очсон. Энэ бас гайгүй бас хэлцээ болсон байх гэж бодож байна. Гиснээс Кукурэгийн охин чи юутэй гэсэн хүүт ч юм. Тэгээ хөөрхөд тэр чинь тэгээд өсөө ургуулдаг гэсэн шүү. Аутизмтай гэж зүгээр өвчтэй юм. аутизмтай гэсэн. Тэгээд нэг талбай дээр Үүлээд ирээд жирийн тоглохоор угаасаа таньдгүй гэд хүүхэд буруу хардагчлаа яадагчлаа. Тэгээд өсөө тэгж албаар бүр тэгж бүр арзаалгаж тэгжиж аавыгаа таниад байдаг. Бусдаас ялгарч ийж хүүхдэн танд юм би. Тийм тэгж арзгаар өстэй ээж мэж нь хэлж ийжлээ. Хөл бөмбөг дээр чинь угаасаа нөгөө танигдах юм нэг хурц өнгөний үстэй эсвэл афро том үстэй. Тэгэхээр үсэл ургуулт гэл юм аа л да тий. Тэгээ талбай чинь том юм чи. Сагсч бол нэг жоох юм зогсож байгаа юм чи. Дараа танигдах. Warriors-ийн пэнүүд матчиг Леброн юунд Golden State ороогүй гэдэг хараад реакшн гэж. Гэхдээ Леброн Голден Стейтээс очихгүй. Тэгээд үе үйдлэг ярьдсан дөө. Үе үйдлэг Golden State ирнэ гэлээ. Сенсац их. Энэ яг очивол тэгэл хөрхий бүр оловчлаа. Тэгээд энэ бүр юм сэн. Араб уу явна гэж бодсон. Би бодчихсон шүү. Шоуга дагаад Америк явна гэж бодсон. Леброны пэнүүд юм сэн багийн дэмжихгүй. Леброны зөвхөн дэмждэг. Тэгээд баг солио монгод пэнүүд нэг дагаад. Роналдог дагсан зөндөө хүмүүс. Зодог тайлбарлахгүй гараад. Роналдо манью руу ороод танаа пэйж рүү ч зөндөө нөхдөд орж ирээ гэж байдаг. Роналдог ирэхээс өмнө бид айлцгийг бүрдсэн юм. Угаасаа томчууд бүгд байсан. Роналдо чинь Роналдо гэснээс биш. Месси тэр үед Премьер Лигээр Барса Премьер Лигийн багтацсан яах юм. гоё штт. Гоё штт. Францын хоёр одтой амар шат. Тийш нэр нэг нь Тука, нэг нь юу хоёулаа бүр юу нь олсон л шүү дээ. PS27. Тэгээ 27 нөгөөдг нь FIFA 20 cover болсон. Тэгээ хоёулаа бүр cover main юу нь олсон. Cover болсон юугаараа ихийн Одоо энэ хоёр ингээл мэдрүүлчихэж байгаа. FIFA-гийн cover болсон тоогоор Рүүни тэргүүлдэг л. Рүүни Роналдо байдаг. Тэгэл одоо энэ жилийнхэн хамгийн л амар л угаасаа cover л олно шүү дээ. Тэгэхээр ч одоо Мембэниам л Одоо Spurs гонхтой гэж надад ч ярих амар байх нь байсан. Тэгтээ өдөр финал болсон. энэ жилийн үнцгэд бол үнэхээр Португал шиг маань финал болсон. Амар гарч ирсэн ээ. Бараг 100% бараг Spurs төрөлөх байсан юм даа Нью-Йорк. өө тэр наач баг Роналдог найз мэз нь хилцсэн багт нэрээ. Өөш тэр нэг сагс гэдэг юм дээр чи аав өхөө хоёр тоглоод идэм биш. Тэг чи наадгаад байгаа 30 он руу үзүүл яад тэгээд ороогүй. Лебро Роналдо хоёр ч хөөрхөн холбоотой биш. Холбоот Nike хоёулаа нэг Nike компани нэг юу. Заримдаа онгоцоор ярьсан интервью шалчихна. Өө наа ярьчихсан маялж өгч шүү. Онгоцоор явж байхдаа тэнгэр дээр зүрсэн гэдэг цонхоор даллаа. Тэнгүүд нэг хин Месси Коби хоёр чинь нэг реклам тоглолцсон байдаг. Тэр хоёр ч Турк шаарлаж лөө. хүн хүнээ олох юм аа. Месси Коби хоёр ч төстэй. Гэтэ Месси ч хамраас өгсөн гэж шүү. Хэрэг хэвдээ ахуулхаа болсон гэж. Тийм. Америкт очиод бүр бузар залах болсон гэж цаач. Энэ Барса хүнийг эвдэнэ гэж бас. Манай жоохон хээ таацсан. Роналдо Амар тоож ингэж. энэ хоёрыг яг нэг эсрэг нэг тоглоод Тоохгүй яах. Арай муухай тоож ингэж. тийм ч одоо Роналдогийн фэн ч гэсэн одоо цомоор бол дээр нь гарчлаа. Энэ хэсгийн тоглолтод юу гэнэ? Хинтээ ч юм яриаг өгч. Хинтээ юм. Хинтээ ч юм яриаг өгч. Гэхдээ манай хүн жоохон тийм аттай жоохон муутай ч юм шиг нэг TikTok юм яваадсан шүү дээ. Сайн нэг Испан Кукурелла ч өөр нэг юм хэлэхэд өөдсөн шүүгч дуусна ред карт март тэгээд тэрийн жоохон хүмүүс жоохон өлгөж авадаас хитос улаарж болно. Голноос зарим юмн дээр жоохон арай цөмрөөд дээр жоохон джентлмен байх хэрэгтэй. та харин Амадтаа л байж хэрэгтэй. тэр нь бол жоохон онцгой харагдсан шүү ялж гэдэг. Роналдо бол төлөвшсөн билээ. Гэхдээ манай хүн ч бас хөөх. Хамаагүй болтой лээ. Чи өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Тий. Одоо ахгүй байсан ч дээ. Хожигдсан.
Удахгүй би зайлчнаа л гэсэн. Клубл дээр өнөөдөр зайлах маргаас ялгаа гэдэг нь Бол харна. би зайлчаар миний оронд имбэ guys бод. Харин тийм би явлаа. За би явлаа. гэсэн. Тэгээ бодоод Эмбапе ч биш. Тэгээ гуруула дагаа бодоо шас хийж байдаг. Хааланд наа хоёр ч биш. Юу ингэ дуусчих штэ. Бүтэн 90 үе. Тийш генерашн. Сакс хоёр хоёлаа. Гэтэ эн чинь тэгэл топ юунд ч одоо яг Роналдо Месси хоёр юу Миний ч одоо. үчимлээ миллионы илүү. Ямар Тэгээ таних ч мэдхгүй зөнөг. Милвоки илүү. Милоки бакс юу юм уу гэж. Ямар үе гэлээ жин. Миллионалтын сүүлийн үе үсттэй. Тийм тэр ч одоо би юм шүү. Тэгээ энэ Роналдо бид Мэдхгүй миллионалтын жинзигийн дараа юм биш үү? Өмнө шүү. Өмнөх нь. Тийм минимал ч л хэл Минимал гэж. 80 Гэтэ одоо сакс яг хаа гэтэ ингээд бог минимал юм. сакс. Одоо хөл бөмбөг дээр одоо яг Роналдо Месси одоо саксан дээр одоо Леброн Стив Хөрийн хоёр ч одоо өсрээд хоорондоо яг тэр нэг ривал байсан одоо хэдэн жил гэлээ. 16 15 оноос эхлээл болчихсон шүү 19 20. Роналдо Месси ч баг тодолж 10-аас 15 жил хуваачжээ яг тэгэл. Хэцүү шүү дээ. Цаа чинь яалт нэг удаагүй шүү дээ Роналдо ч. Тэгтэл ер нь топ төвшөнд яалч Роналдо Месси л гэдэг байсан юм шүү дээ. Ер нь Месси ч айл хар багасаа тоглолцсон. тийм. Тэгээ Роналдо ч сүүлд нь очиж байгаа. Яг айл удаан яг хоорондоо гэж яригдсан. Энэ хоёр л өстэй ер нь Роналдо Месси гэл. Ер нь тийм шүү дээ. Харин тий. Саксан дээр ер нь юм байна. Юу? Яг энэ хоёр шиг. Magic Johnson би Larry Bird дээр шүү дээ. Бас тийм ээ. Энэ хоёр чинь бүр нэгнийг үзэгчгүй мэ гэдэгээс байна. Хилээд байгаа. Одоо сүүлийн үеийнхэн чинь бол ингээд зүгээр найзууд юм уу? Одоо хөл бөмбөгийн одоо тэгээ дараагийн хоёр нь бензин хийн. илдгээр одоо нөгөө enjoy даа. Дараа нь одоо хөл бөмбөгийн одоо дараагийн хоёр нь хийн. Тоглоо шүү дээ. Ер нь бол Хаалт Эмбапе юу шүү. Ямаал яах. Ямаал биш. Ямаал шүү. Гэхдээ ер нь одоо энэ нөгөө нэг одоо гарч ирсэн одоо юм хоёр одууд байгаа даа шүү дээ. Роналдо Месси эдрийн 2-2-ороо лидер шиг ингэж гарч ирэх сүүлийн үед одоо байхгүй үстэй. Ер нь бол тийм амар цоорсон амар хүн амьтны карашилсан хүмүүс одоо цоорыг гэвэл Эмбапе бол үнэхээр бас Францтай ачааны хүндийг үүрдэг юм байна гэдгийг өөрөө харуулчлаа шүү дээ. Тэр чинь маа нэг Олиса Малиса ч энэ би хэлчихсэн одоо хин Хааланд Норвегоо чирээд авчирлаа. энэ бид одоо Стеф Либро хоёрын дараа боцолж байна тийм. яг Ривал хий. нөгөө нэг ривалтач яг нөгөө тийм амар од болж магадгүй гэсэн тоглогч юм Вимбани маа байсан аахгүй. Тэгээд жаам оронч одоо сүүлийн дараагийн юу гэж яснаа хаста тэгээд нөгөө нэг Өөрөө ингээ яригддаг бацаанууд чинь 23 хүртэл Гэхдээ яригддаг. яг нэг тэгэл нөгөө нэг ялч нөгөө сахилга бат нөгөө нэг юм нь харагдаж байгаа шүү дээ тий. 25 өрөөл үлддэг юм даа. Боо муу гараад. тэгэл яг одоо тэгэл сүүлд хамгийн сүүлд байсан Яваал нэл Стеф Либро хоёр л юм биш үү. Тий одоо тэгээд Дараагийнх нь одоо дөнгөж тодорно шүү дээ. Одоо Эмбапе Хааланд хоёр яг одоо залгаж гарч ирж. Яг энэ хоёр тэгээ залгах юм уу? Дундаас нь одоо Ямаал Залган орж ирээд өөрөө. Ямаал зүсэх болоогүй. Ямаал тэр өөр юмтай зүсэлцээ. Далд санаа чоо. Ямаал бол зүгээр хавчуурганд явчих жоох. Одоо энэ Месси, Роналдо хоёрын голорч өшөөл гоё амттай байгаа шүү дээ. Тийм сте. Тэр Ямаал маань панчаан болчихж байгаа юм уу? Панча. Шиба Кисаки. Одоохондоо панча. Эсвэл чи имийн хойх болчоогүй юм уу? Европ 18 сте. Европ. чи одоо Монгол 18 өстэй байгаа үүдүүд гаралтай. Чи Ямаалын хосын. Чи нэг хөдөө нэг очиод эрдэнтийн наадам дээр 18 дөө өстэй өгдөг арга шиг. Тэгэхээр ямар харагдах нь вэ? Тэгээд Ямаалтай харьцаатай. Ямаалын өрөөсний чи тэгээ аардаг үлээ хэрэгтэй. Ямаалын өрөөсөн Бакоса биш. Яг ингээ эд үеэр нь харах юм бол одоо Хааланд Премьер Лигтэй бол оцоолгож байгаа шүү дээ. Өшөөг тэгээд Роналдо Месси шиг ингээ 5-аас 2 байхгүй юм шиг. Хааланд Эмбапе. Тэснэ Винисиус ч бас давгүй. Энэ хүмүүс Ингээ авчурах шүү дээ. Панчаанууд одоо нөгөө Марадона Месси чи хамт хин тоглож ирсэн юм Барса. Чи бодлоо. Суарес. Неймар. Импульс чи одоо тийм харьцуулахгүй хүмүүстэй. Төвчнөл гоё юмнууд Импульс чи ингээ төрцөн хүмүүс байгаа даа. Юмас орохгүй л үнээр шүү. Месси, Роналдо тэг нөгөө нэг Марадона, Жордан гэдэгтэй адилхан биднээсээ үе одоо хамгийн амар үе хүмүүс Яагаад над руу дайраад байгаа юм? Юу нь яагаад над руу дайраад байгаа юм? Тэгэл тэр муу Марадона хилээ хоёрын чинь голор өчнөл амтан байгаа шүү дээ. Тэр хоёрыг л ярьж байгаа юм. Ямаал одоохондоо панчаан болцсон. Ачаа аардаг үл ярьж байгаа. болоогүй сайн аврагл авлаа шүү дээ. Авчлаа болоо хаанга тэгээ. Бид нар одоохондоо энэ Манай хүн тоглоомч хүнээр одоо энэ хүүхэн шуухны асуудал жоо багсгамаар. Одоо тэгтээ найз ихтэй болцсон шүү дээ. Гэхдээ ингээд охин солио нөгөө хэдэн сүлдээ бараг солиод байгаа ч юм уу. Манай хүнээр өөрөө солиод байгаа мó нөгөө хэдэн солиод байгаа мэддэхгүй бүр олон охин дамжаад. Винисиус өөр болцсон. Винисиус том болцсон уу?
Нааш ир хүн болсон. Гоншоноод Хой болт. төлөвшөх гээд байна. Юу яа. Сахал ер нь хүнд ямар ч хүн зөгт юм шүү. Сахалгүй эрэхтэй үнийг давсгүй хаалтай адилхан. Ийхшээ. Битээр тэр хүндээр тасааш. шиг юм нэ. Битээр. Үгүй наа чи сахал ургаа бүр Хоёр ингээд давсан багтсан гүрэлтэй шиг л гэсэн үг. Тоглоомч энэ яагаад Венис сэдвээс хайлахгүй ш. Наа чи тоглоомч сахал нь ороо ир хүн болцсон үлээ. Би нэрээ сүулт энэ Одиссей хулгаагаар ш театрт үзлээ. Тэгтэл чи IMAX-аар үзээгүй. Яах Одоо тэгээд энэ юу аахгүй одоо хэн байгаа зү? одоо энэ Одиссей байгаа зү. Хэрвээ AI кино. наа чи зохиолын AI-аар бичүүлсэн бол яах вэ? Тэгэхээр одоо тэгээд AI бичилээгүй болж ич одоо ийм амар гоё болж байгаа биш үү? Наа чи AI-аар бичүүлсэн ChatGPT-г $200 нөгснөө. Би нэг кино хийх гээд байгаа маа гэж. Ашиглал яриач ChatGPT ашиглахгүй байгаа гэсэн. Одоо ингээд нөгөө ашиглаад Оскар авчаа шүү дээ. Тэр нэг жижиг кино. Yoo муухтай Google-ийн кино яа. Тийм. Тэр чинь битүүр юу вэ? Ари, Зураг өгтлээ яа шүү дээ. Тэгээд Хийл Оскар гэсэн тэгээд би болохоор зохиол мөхөл гэхээр. тэгэл энэ яг хөө ингээд нөгөө трендэрээ мод болоод ингээд дуустал араас нь дахиад насталч кинод гардаг. Өштэй Одиссей хүнөө болтой спикер юм яарцсан л байсан. Төө чанга ашигцсан чи дээрээс юм унах гэдэг юм шиг. Таазан чичрэж байгаа шиг би нэг дээш хараад. Бараг гэртээ хулгаагаар үтсэн гоё ч Одоо үтсэн. тийм мөнгө олдгоос аргуудас байгаад байгаа юм. Айцаа. Шинэ AI-дэг нөгөө мөнгөөр эхлээд худалдаж байгаа шүү дээ. Сарын их мөр. Тэгээд авчингуудаа Ажлын захиалга авчиж байгаа шүү дээ. нөгөө нэг юу YouTube-д оруулах нөгөө бичлэгнүүдийг AI-аар хийлгэж байгаа байхгүй юу? Хүүхдийн хүмүүс одоо нөгөө хүүхдийн бичлэгээр амар хөнгө олдсон шүү дээ. Хүүхдийн нөгөө клип Хамгийн контент үздэг салбар чи хүүхдтэй байдаг үстэй. Өш гуруулаа нэг эпизод зүгээр Baby Shark гэж нэрлчээд баг үзэлт нь буудаж багаддаг шүү. тэгэнгүүт одоо тэгэл AI-аар тиймэрхүү юм чи хийлгээл зүгээр л аваач тавиал тэгэл мөнгө олоод ийж тийм шүү. YouTube дээр юу л үзэлт нь их мөнгө өгдөг. Яа. Baby Shark гэж. Тэгэл гол нь үзэгч нь хаанаас зүгээр л гэдэг. Баяа Монголд үзээд байвал нэг ч юм. Тэг гэр нь уурлах байлгүй даавн чи үзээд байгаа гэсэн чинь 3 би стамс. Стак шасвас. Эсвэл хүүхдээ. Гэтэ энэ дугаар дээр айгу тоотой хэлсэн шүү. 3-ыг л хэлсэн. Аавн тоолоо. Дараас нь гимшээш. Гимшээд байгаа юм аа. Ой тоор үдгээр бол өргөд очиж үзээрээ. Тааш бараг үзэхгүй дээ гэж. Холгаагаар л үзэх байх та. Вау кино альбес нэрэхтэй ороод үзэх байх та гэж. Миний баруун цогоо хүмүүлийг тэгэл байх та гэж. Чамшиг завтай байгаа ш. Yes. Амар шас. Ганц би цогсон. Тэгээд юу ярих хэлээсэ. Яа. Харихоо гэж хэдэж харихоо гэж. Яа. Ээч тэгэл одоо ээч одоо тэгэл зүгээр ер нь л би тэгж утсан та одоо хувьсгал юм шиг анх нөгөө нэг хүн гал нээсэн гэдэг шиг одоо нэг уурын зуухтай хөдөлгүүр анх яасан гэдэг шиг одоо энэ AI ч одоо ингээл дахиад нэг дараагийн нэг юм зүгээр ихлүүлээл явж байгаа юм шиг л гэж би бодсон шүү. Одоо ингээд уусчлаа шүү дээ хүнтэй. Тэ? Одоо ингээд хүнтэй уусчлаа шүү дээ. Уусаад ер нь хүн өдөр тутамдаа байнга л ашигладаг. Хэлж байгаа шүү. Одоо эхнээсээ бэлгүүний ах дээр мөнгө төлөөд эхэлсэн. Yeah. Би ч $4 төлдөг. Дөрөнгийн төлөлт байна амар хагаад байгаа юм. Гэхдээ 4 нас жулдаад байна. Тэр 200 100 бүр урах гад. Тэгээ эн чинь нөгөө нэг өөр AI байгаа шүү дээ бас. Тэднээстэйгээ зэрэг ингээд ашиглахаар сайн. Ер нь төрөл төрлөөрөө л ашиглалаа. Тэг яг энгийн хэрэгцээнд бол тэгэл ChatGPT маань goat шүү дээ. Ямаа шүү дээ. Цаа чи. Монголд одоо баг AI-аар бүх юм зардаг болсон юм шүү. Нэг юм зарах болохоор л AI-аар нөгөө бүх бичлэгүүдийн Монгол бичлэгтэй. Тэг эн чинь баг гараад ChatGPT удаагүй өстэй. Ер нь баг нэг 2 3 жил болох гэж байгаа юм. Би л саяхан л. Тэгсэн чи гинт ингээ бүр амар. Тэгээд бичлэг бас аягүй юу болцоо. Тэгээд сүлдөө итгэж хөлөөш. Харин би дээр хэлээс нэг охин хөөхөө охин хараа суужсэн гэ бүр хайлайтад үзээс чи AI мөдөө дараасаа үзсэн шүү дээ. Доор нь тийм юм нойсон чи бүр тэр ярил гараагүй нэг AI охиныг хараад төвөө юм болоод. харин би бүр гайхаад бүр ямар хөөхөө охин бэ гэж бодоодсэн чи Instagram-аас гараасан чи AI моделийг контакт би гэж Тэрэндээ нэр хүчиж яадаг. Чи AI гэдэг нэр өгч. My bonita signorita. Мөнгө өгчиж. Тэр бол хөөхөн л AI одоо охин гэд би бол нэрээ л харцсан байсан бүр. Чи маркетинг ажилладаг гэдэг тийм. Мэдгүй нэг Испани моделч гэлээ одоо AI юу чи Бизнес одоо нэг юу гинт санчлаа нүү. Манчестер Юнайтед чинь сюрприз 8 хийх гэж байгаа шүү. AI-аар өгш. Тэгээ сюрприз нь хэн байх вэ гэхээр Реал Мадридын Чуамени байх магадaltaй гэдэг таамаг байгаа шүү. Хөө.
Човныг ч угаасаа хүн болгоно л сонирхоод. Энэ бол сонирхолтой мэдээ шүү. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Родрич Реал явах бас магадлал байна шүү. Нэг байрлалын тоглогч нар шүү. Бай шүү гэж хэлээ шүү. Сонирхолтой. Гүгүрэла гэнаач. Өөрхөн доон байлаа шүү дээ. Ливерпул ч нэг бэби авсан, Арсенал ч нэг бэби авсан Германаас нэрээ. Тийш. Сониноос нэрээ. Тэр Трамп санаа шүү дээ яснаг. Бизнесийн одоо бизнес ухаан амар сайтай гэх юм уу. Тэсэн мөртлөө одоо нэг хүний тийм юу яахгүй гэж. Тэг нэг хүн биш юм шиг гэж. Тэгсэн нэг хүн биш юм шиг санагдав. Гэтэ манай хүн бол хөл мөдлөхийн аргасаа өстө бозортой болсон шүү. Тэр улаан карт март буцаагаад. Тэр бол таалагдаагүй шүү. Манай хоёр чинь нийлж байгаа. Буцаагаад. Тийм, буцаацсан шүү дээ. Юу гэж байгаа бэ? Наа чи алдааг нь харсан чи улаан биш юм биш үү гэсэн нөгөөдөг чи. За ер нь тийм ч юм уу гэсэн тэгэд буцаад. Улаан аваа дараагийн тоглолтод үнжих хэрэгтэй байтал нөгөө тоо гаргаж ирээ. Тэгэл Бэлгийнхэн ч бүр ууртай бүр 5-0 гэлөө. 6-0 ч гэдэг бүр бомбертай хийсэн шүү. Үнэнд гүцгцэн Трамп маань. За ер нь байсан байгаагүй ялгаагүй байна дөө. Уусаа хандсан зах зээл гэдэг шиг. Трамптай. Хандсан баг чинь. Нью-Йорк нэг тоглолтыг гэж үзээд Нью-Йорк ганцаар ч гэсэн тэр нь Трампыг үдцээд Трамп юм бозор юм шүү. гэсэн тэгээд тоглогч нарын Хамаагүй ярьж болохгүй шүү. Хөшөөг яагаад юм санаасаа нэгдээд юм бол Энэ бол албаар пранктэй ч хийсэн. харанхнууд юм уу юу? Тэгээ наа ч юм бол пранк гэсэн. Аргентинд нөгөө нэг Мессиг нэг юм биш. Аргентинд Мессиг амар том хөшөө хийчихсэн юм уу? Дүүцсэн үү? Яа яаж магадгүй шүү. Чи над чиг бас AI-д итгээд аа. Нэрнгээсээ Хөшөө гэснээс нь хөшөө ч одоо Барса дээр Мессигийн хөшөө байд юм. Байхгүй шүү. Роналдог энэ гэсэн. Барса ер нь жоохон хоншгүй юм аа тийм. Тэр Мессиг бол Бэлгийн амар санаа. Бэлгийн хөшөө чи Америкт байгаа шүү дээ тий. Өөр магадгүй хинч хөшөөг таах уу тий. Уу баг сагсчд илүү олон хөшөөтэй юм шүү. Ер нь баг гоё. Энэ ордынхаа одоо тэгээд Тийм, дандаа Лексийн нөгөө тэгээ Шакиланы копи мопи Бүгдийг тавьчих. Мэжик авсан байсан бүгд л шүү дээ. тэр нөгөө 100 Юу Чикаго Буллсийн ордны гадаа Майкл Жордан гэл. Хүн агуура чинь Ситигийн үдэн дээр байдаг шүү дээ. Энэ тэр нөгөө нэг Пилигийн Айлан Айрусны хөшөө нэр жоохон жижиг. Ийхээ хөшөө. Ширээний өшөө юм байна ш. Жижигхэн үнийг бүр маш Пад гээ. Гапалаад байгаа. Жижигхэн гээд дэрлэхэд байгаа. Үг гэдэг сайн нэг өвчлөг яваад шүү дээ. Жижигхэн гээд дэрлэхэд байгаа. Тэгээд тэгчихсэн. тэр зодтолдог шүү. Тэр одоо ямар учиртай зод яваад байгаа. Нийл хэрүүл хийсэн л үгнээс. Тэр чинь одоо сүүл марк юм болонгууд одоо маркдаг байсан гэдэг ойлгомоор. Өнөр одоо баг нэг хэлдэж шаснаа. баг гадаа эмэгтэн цоцсноо маргааш нь баг би маркетинг байсан мөн гэл хүмүүс гэдэг үстэй. Тэр нөгөө хэрэлдээд исэн өндөр нь бүтэхгүй өстэй. Тэр одоо газрын ханас гараад Тэр яг тэгтээ юу намайг л зодохоос өөр хүн зодож чадахгүй юм лээ. Тийм нөгөө өмнөх тулаанууд тэр төчөө ингээд хаазар баг бол судлаад байгаа шүү. Дөнгөд өмнө тулаанд нэг хятад Бараг алуулаа өстэй. тийм нөгөө нэг аим эхлээд амар явж байгаа сүүл рүүгээ бариулаа Ядрааш. Тэр жоохон хөнгөө толгой илээ. тэгснээр өстэй нөгөө жижигнийгаа ард өө сонноос байна. Маа Жижиг нөө бол тарцаа. ийм хөргөл ах ер нь хэзээ Нэг зодтолдог. хоргил гэдэг чи юу лээ. Юу таач зурмага дараалаад дөр миний ах мах орг өстэй хамгийн шиг. Миний ах гээгүй шүү. Гой хүн ирлээ л гэсэн. Амар юм бицтэй Гой гинт. хүн ирлээ л гэсэн шүү. одоо авгийнхаа аюу Хамгаалах юм шүү. Үгүй хамгаалаад тах байхгүй урилга ирээгүй шүү. тийм тоглолтын юу яваад Яваадах шүү. Яг ингээ албан ёсны санал ирээгүй цаатанд чинь. 8 сарын 11-нд Зүгээр нэг одоо юм. тэр нөгөө би одоо алнаа малнаа л гэдэг юм л нэг хитэн нөхдөд. Тэрс албан ёсны одоо нөгөө энэ албан хүсэл тавих юм бол энэ яваад шүү дээ. үгүй. 7 сарын 31-нд Тийм энийг гэж би ойлгоод байгаа ш та. А тийм. Тийм. Баатар хүү алан шүү. Алан шүү гэсэн Баатар. Баатар хөө алан шүү гэсэн шүү. Хизээ гинэ. 7 сарын 31. Их он юмстэй. Энэ одоо Үгүй одоо 31-нд. Үгүй ээ. Тэгсэн мэд Үгүй тийм шүү. тэгээ одоо хэсэг зарлцсан шүү дээ. Харин болцоо яваад байгаа ш та. Зураг авах гэж тийм наад чи одоо бэлтгэл хийж Бэлтгэл хийж л байгаа шүү. Хийж байгаа юм шүү. Бэлтгэл лаваад ирээд. Юу хажигдвал энэ тэр солонгос сийлэнгээ хүүхний буруу шүү. Яа. Саунд юу манай үнийг барьж авч хүзүүдэж балиар маркетинг хийгээл. Одоо тэгээ тэр одоо тэр энэ юугаа болмоор байна хэвээр. Юу лээ? Physical хэсэг. Физико айш. Монгол чи дахиад боллоо шүү. Жил болгон болох юм. тэргээл нэг ирээд. Гэхдээ санаа ингээд Монгол ирэхээр нэг арай амар хөөр хүндлэл аваадах шиг энэ ерөнхийлөгч бүрхийлэгч та гаараа хэлж өрөөд.
маркетинг өсөд байгаа байхгүй өөрсдийнхөө маркетинг. Эсвэл одоо манайх жижигхэн улс болохоор тэгээд байгаа юм болоо гараа. Тэгээд нэг пили гинэ. Тэгээд нэг физикал эшэд дээр орж явахдаа ямар ч хамаагүй байсан та Филиппиний тоглогч мөн. Тэднээс одоо гинт аим Монгол төснөөс баг нэг ерөнхий сайтаа гарч гар барьж мараад наадмын нээлт үзэж юм. Энэ нөгөө биднээсийн бас нийгмийн дутуу гэдэг. тий. Энэ Үлэн царайлал хинч ирсэн ингээл тэгэл хөрөлсөн хүмүүс ч идэг. Гэхдээ манай одоо наад захын л одоо манай сая дархан авраг болсон. Манай хүнийг одоо Австрал очиход ерөнхийлөгч нь тоохгүй байсан. Юу архан баяр гэж чи хаалах гэдэг барилгад ажиллах гэдэг. Жорог манай барилгыг байдгаа Солонгост очиад тэгэл нөгөө итгэл явж байгаа л харж байгаа. Харин тий. Годомжны авгаа штэ. Одоо тэгээ мартцсан шүү дээ бүгд тэр манай Монголд нэг Монголд ирж орог нөгөө ид чи дотоогийн комплекс нөхөд байгаа маа эш ид ирж дотоогоо гүцээг ш. хаан шиг байлдээ шүү. Энд ирснээс нэг сэнэн Хаадын үргэлжлэлд орцсон байсан биз дээ. Одоо тэр нэг наадмын уулзалт чи үлээ хаалттай уулзалт чинь баах одоо чи одоо баах нөө хаана хийдэг ч хэлээ харин тий. Тэр дотор тэр физикал хийжил бол очих хэсгүй байхгүй. Уушлараа таана шиг нөхдөд байдгүй ма цаашаа гээд хийчихмээр. Зарим хэсэг бүлэг бас нөгөө бас байгаа. Зарим бас атихнууд нь бас байд юм аа нөгөө сийлэн эдэр гэдэг чинь бас гайгүй шүү дээ. Монголд ирээд нөгөө хөөхөөс Жигээ Монголд ирээд ерөнхийлөгчтэй гар барих нь манай нөгөө Марио одоо бол нөгөө бусдууд нь гэдэг нэг амар сурахгүй хүмүүсээс тэднээс ингээл амар ирээд л шүү дээ. Монголд одоо Марио маань ирсэнгүй шүү дээ. Тийм биз дээ. Манай Марио ирсэн бол хөөхөн жижиг. Энэ хамгийн хандлт авч байгаа нь инх өргөд шүү дээ, тий. Тийм шүү дээ. Манай тэгээд орхон баяр одоо бараг сүүл араас нь орхон баяр уу, тий. Инх өргөл нөгөө нэг бас тэгээд өөрөө ингээд дэлхий дээр өөрөө ингээд мод болчихж байгаа. Царин тий юуник физиктэй төрсэн тий. Тэрийг бол ойлгоод байгаа юм. Тэгэл сийлэн чи сэргэлээ өгөх юм аа. Эцэс аюултай нийчкой. Тасааш хажигаас. Харин байн хараа сүүлдээ юм уу? Сүүлд орог дээл өмсөн сууж байгаа нагсраас бэквиш биетээ бас тоёх. Орог тоёхон амьд ч юм уу гэж. Гэтэ нэг юм анзаарч байна. Японочууд нэг ирэхгүй бас. Тэр ганц л ирсэн шүү дээ. Тэр чөлөөтийн хүүхэн ирэхгүй шүү дээ. Тэр нөгөө нэг бейсбол ч ах мах ирэхгүй тийм. Ирэхгүй бас. Тэгэхээр тэд нар ч бас өөрсдөө мэдрээд байна шүү. Тэр ахт тэр нэг жам шиг ах байсан шүү дээ. Надад тэр нөгөө шоргоолц гэдэг Google-тэй киноны нэгтэй чинь. Шоргоолц гэдэг нэг хөөх шиг байна. Юу н зарцааш. Шоргоолц зарцаа штэ тэрсэн. Жам гэж хараад. Шоргоолц зарцаа хоёрын тулаа шүү. Тийм тэр хоёрын чинь тулаан дээр гардаг зарцаа шиг шүү дээ. Гоё яхасан тий. Тэг нэр ингээс яг тэр Япончуудад ирэхгүй. Өшин яг нөгөө манай харалдаг нөхдүүдээс ирсэн бай Солонгос, Австрал гэдэг. Монголчуудыг яг таньдаг нөхдүүд нь ирсэн юм шүү. Маад бүр яг хашраацсан юм шүү. Филиппин энэ чинь их байхгүй шүү тий. Тэгээ манай Марио зарай ах чи мэдхгүй Солонгос ч нөгөө чи мэдээ. Филиппиний нэг жижиг сахалтай нөхрөөд шүү дээ. Арай үү шүү дээ. Би яриад байгаа Марио л гэж. Марио. Тийм биш. Яа UFC-нүүд ба зодолтой мөн биз дээ. Марио гэдэг юм аа тэр чинь Мани Пакио гэдэг. Хочин Марио шүү дээ. UFC биш шүү зүгээр жижигхэн гарны контент хийгээл хөгжилтэй контент хийгээд идэх жижиг. За мэдхгүй. Сая наадмаар ирсэн мэс шүү дээ. Тийм. Сүүлийн үеийн лав очтой л рил хийгээд л. Тэгээс наадмаараас хөөрөх бас. Тэр бол хөөрөх шүү дээ. Юу наадмаа хоошор ийдсэн нөө. Тэгээ өнгөрсөн жил идээгөө, жилийн жил идээгөө. Энэ пэлд жилийн жил пэлд жаагаад тастаа хоошор байсан. Жилийн жил пэлдэд дэдэг болохоор хүлээлттэй тусгаасаа хийлгэхэд нөгөө нэг юу байхгүй. Би бол хүүхэд байх юм. Аавыг дагаад юу яадаг гэсэн. Наадмын нээлтийн өмнөх шин бид нар очиж амтлагаа. Тийм, ер нь тийм хүмүүс ирдэг тийм. Тэгэл тэр нь одоо бас надад бас таалагдсан. Шин та хоёр нээлт үзсэн. Наадмын өмнө ингээд нэг би чинь тэргээ дөрөв хүүхэд мөхтүүдтэйгээ дөрүүлээ ингээд тэрүүгээр жоох ингээд явж байгаад ингээд үнгүү уушуур олж идээ сайхан болцдог шүү дээ. Тэр наадмын нээлтээр үзчихсэн юм очиж. Тэг чам аахгүй. Тэн дээр ямар ч үзчихсэн. Нээлттэй өсөж байгаагүй нөгөө наадмын стажаны гадуу зүгээр тойрч л явчихсан. Ер нь манидын үеийнхэн баг манидын ер нь нээлттэй очиж үзгээ болтгүй. Яа тийм бол. Бидний зөв одоо мэдээж үзэхгүй. Тэнгүүтээ биднээс хөгшрөн шүү дээ. Тий. Тэнгүүд яалтчгүй л өв соёл бүх хэмжээ ингээд гарч ирнэ те. Тэнгүүд яалтчгүй тэгээ нөгөө нэг юугаа бодоод очиж үзэх үзэн л те. Мэдгүй наад бараг наадам гэхээс илүү бараг амралтанд нэлээ хүмүүс хайптай байдаг гэсэгтэй сүултээ бараг. Надад энэ наадмын нээлт аягүй таалагдсан. Нэг өөртөгтэй бараг жилийн жил болдог нээлтүүдээс нэх ялгарх юм уу хэрэгэлдэг юм л өөр болоод агуулгыг яг ингэх юм те. Тэгээ ер нь л те. Шакирэ макирыг дуулуул та. Тэгээ энэ жил бол яриа гоё болсон юм шиг лээ. Хүмүүс жоох хам сайтай л байгаа ч. Өнгөрсөн жил бол жоохон нэг юутэй микрофон юу лээ. Төгөлдөр өртөө чи хэрэгтэй бараг супер юм аа биш.
AI-г оруулаад технологи оруулаад Тэгтээ яаш төгс. Нөгөө тэр бодтой байсан гэсэн. технологи нэвтрүүлсэн чинь фейлтэй наач тий. Ирээнээс нөгөө нэг мотор захиалч буруу юм ирээ шаач. Манай машины мотор ирсэн юм төгөлдөр урдаг бараг нисэдсэн үстэй. Ах бол тоглож ирсэн. Тоглож ирсэн гэдэг үстэй гэж. Өөр явдаг. Шараач тий. Гинт ирэх төхөөхгүй эргээд асч нөө чи унгаа алдаа. Тэгтээ чаваад сүмжтэй шүү. Тэгтээ яах вэ? Тэгээд болцсон шүү дээ. Наадмын нээлтэн дээр гоё юм балаа наараа мааргаад дуулгаад дебютийг хийлээ. Өш яахлаар гişүүн. Зүү үстэй. Нэг жил наадмын хөөдлөө удаа тийг зүүн дүүн. Ил талбай тийм чиглээгдэг гэж. Зүлэг талхлаад яахттай болгож. Тэмдэггүй хийн л гэсэн. Тэгээ цаа нөгөө нэг юу хөөдлөө илүү хөөдлөөд нөгөө нэг мянган мөрний биш хэдэн мянган мөрний юу гэдлээ. Морины өдөр шүү дээ дэлхийн. Тэгээ тийм болсон шүү дээ. Тэр бас нэр сая морь авсан уралдахад юм шиг байлаа. нэр морь уралдахад чинь бас нэг технологи ашиглаад тэр нөгөө юу сэрвэний өндрийг чи автоматар үздэг болсон биш. Өө тэгсэн дээр Тэрнээс хөө. өндөр чи өөрхий метрээ гаргаад ч худлаа унан гоё шааж Өө наад бол чаар нэг тэр метрийн гараг сүүлдээ метрийн ингээд унгаадаг болчихсон байхгүй. Тэгээ дээрээс унгааж байгаа хүн юу юуг дундаас нь баг барьж аваад байна ухаад юм ирээд. Тэгээ тэр шиг ирлий царайтай хүн ошоо наа морь чи ирлий зааваад зайлдаг гэсэн. Тэгэл нөгөө нэг ойцсон хүмүүс чинь тэгээд үйлэлт. Зовлонтой. Гэтэ юу юм бэлээ? Миний хувьд бол энэ жил сая урган баяраараа нөгөө нэг морь уралдсан ажуунаас нь харахад л айгу гоё л. Огшсон манай энэ ч мөр уулнгаар янцхаалтай. Гоё шүү дээ. Мөр хараад. Ажуунаас нь харахад нэрэнгээс носталик юу гэдэг вэ? Носталжик. Nostalgia. Носталжик шүү дээ. Настика. Настя. Бараг сүлдээ настэ. Юу гэдэг вэ? Статистик. Тэгэл сүлдэргээ стикам болоод. Стика болоод уулчт. Мэдрэмж төрсөн шүү. Nostalgic. Айгу гоё санагдсан. Тэгээд Морь ягаа гоё. сэтгэл хөдлсөн. Сур хараад Эднээс нулимс гойж алдсан. Миний нэг пост яваад гойч үед би барьж авсан. яг цаацтай ахаж машин барьж бичлээ гэж. Үний Монголын нот. Гэтэ би Амар гоё юм байна гэсэн тийм мэдрэмж шинээр авсан шүү. аа тийм морьч ах гоё. Яг жоохон байхад морь авсан зөндөө ундаг л байсан л та. Би ч морь даагмаг сурах гэсэн шүү дээ. Аа ингээ үлээ Морь гэж. гиснээс нэр манай нэг хамаат надаа нэг 3 унаг өгөх хэвээр тэрийг өгчүүл бас зүгээр байх шүү гэж хэлмээр. Өө энэ аавлахтай үг байна шүү дээ. Чи одоо сая баярахсаа бас Энэ хүн унагыг баг 10 жилийн өмнө өгнөсөн одоо ч баг өгөхөд алгасан. Өнгөрөөсөн Идаач хараг. Өөр ямар ч хамаагүй нэг унагч. тань энэ идэж мэдэж ирээгүй юу? Юу ч байхгүй шүү дээ. Тэрс ч одоо бараг идэж алсан бахаа тэтэл. Нэг хамаатнууд бас нэгэндээ илэгтэй баймаар шүү. Морь уралдах харахаар тийм гоё юм. Тэгээ хажууд нөгөө машинаа дагаж яваад яхаа тэгээд гоён ч юм уу юу Тэгээд юм бэ? энэ бас адгийн юм уу сур хараагийн чи хажуунаас нарахад бас сүртэй. Надаа бол нөгөө нэг миний одоо нэг тийм жоохон яасан имжиглсэн ч юм уу нэг тийм үйл алдсан юм маань бол юу байсан нэг хөөхтэй өмөр унтсан тэгээд морин ингээд өөрөө ингээд дагаад яагаадсэн болохоор тавхиадсан болохоор тэр нь жоохон өргөдөлтэй юм уу? Өсвөө. Тэр нь одоо хөөхт нэг унцдаг байхгүй юу? Аа. Болдоо шүү дээ. Тэнгүүт хөөхт нэг замаасаа ингээд янз бүр ямарваа нэг юм болоод хөл алаад ч юм уу эсвэл жадам морчин бол тэгээд тий унцдаг байхгүй юу? Тэгэд нөгөө нэг морчин өөрөө ингээд дагаад явчихсан. Манай хэд арай л жоохон дадгаа маа тий ундаг хөгтөд. Тэгэхгүй бол нөгөө жиндээ юу байгаад байхгүй Энэ ч л басталч шүү дээ. Гэтэ одоо тэр нөгөө нэг герман аюу англи энэ чинь ундаг бүр тусгай хүмүүсийг ч одоо жокерууд гэдэг ч илүү жоохон бие жижигтэй. Гэтэ баг метр 60-аас доошооч байт юм өндөр. Тэгээд төрсэн хүмүүс унаад байгаа байхгүй юу? Зарим өрдөө чи ингээд барианд орж ирэхдээ ингээд унах гээд байгаа ч нөгөө нэг багтараад. Тэгээ тэр мөрийг бас ингээд хажуунаас нь харахаар яг Ялцлэг манай хэд мордож юу холын заандаа сайн тэр ойрын зайд бол тэр англи хэд ч одоо зомголт юм шиг өөрс. Формул ашиглах актив л шүү. Нөгөөдөө ах чи баг энтэний мотортой. Цээжтэй надад ч мотортой байх нэр. Наач бүр ингэж ингэж байгаа яадаг байхгүй юу гэдэг амар юм ярив. Жокер гэснээс нь Европод энэ одоо хүмүүсийг сайхан мөлжөөд ер нь өнөгийн циркийг бий болгосон шүү дээ яасан юм. Аа тийм. Дандаа нэг юм эвгүй би философи сонь нөхдүүдийг цуглуулад тэднийсээ үзүүлж харуулад тэгээ мөнгө олж Миний үдсэн бараг нэг тийм киночлоо циркийг илүү тийм аимшигын талаас нь яг тийм гажигтай хүмүүсийг олж юу аим штэ чи ингээл нэг жижиг том хүн эсвэл ингээл дөрвөн гартай хүн те эсвэл дотоод үрцэн хүн харин тэгсүүл нэг хоёр нэг дор тийм хүн харахаар чи Америкийн хоррор сторидорч би харлаа нэг тийм ангичлуу цуурлал.
Эсвэл нүүрэн дээрээ үстэй хүүхэн ч юм уу. Бараг тэр үеийн Жокер нэрэл сэтгэцсэн юм ихтэй хүн байсан юм шүү. Сонин нөхдүүдээр ингээ бизнес болгоцсон зэрэг чи анх. Одоо бол ингээ урлаг ч юм уу, спорт ч юм уу хожигдоод ингээ. Тий. Тэгээ энтиг мэнтиг ч гэсэн тэгэл одоо яг тэрүүгээр мөнгө олж байгаа хүмүүс амар хэлээд шүү. Тэгээ одоо нөгөө Тийм энтгүүд одоо болох хэрэгтэй тийм. Нэг сонин буруу харцсан хөл давхаатай хүмүүс тэгээ. тий тэгээд Инех гэж барьж авахгүй шүү. Инех гэж инээж авахгүй шүү. Алдаа. Гэнээр нэг иймэрхүү юмар мөнгө олдог болчиход шүү. тэгээ тэр чинь хамгийн лалрын юу гэдэг гэж байгаа байхгүй юу? Гэ хамгийн тэнэг нь одоо нэг зөрүүд нөгөө мөнгө гуйлах гад хүүхдэд гар үлээ хугалт моголдог эсвэл Бүр хүндрэж шүү. тий тэгээд нөгөө нэг ураг сатны ойртол мөртөл яваад тий чи амар муухай жоохон хүмүүс годмаар дөрөв юу манаа мод юу юм. Тэр манай хүн энтгэд бас байсан мэдж байгаа хаа. Тэр чинь тэр олон хүн амтай газар ч бас хитрхи ирхшүүлэг үүсчихдэг. Тэгээд нөгөө нэг менежернээ тэгээд янз бүрийн бэлгийн өөрчлөлттэй хүмүүс ч юм бас тэгээд амар их. Тэгээд тэр хүмүүс чинь тэгээд нийтээр нь юу өгөхгүй нөгөө нэг иргэний одоо өнүүлэх гэх юм уу одоо иргэний тоонд Наа чи бараг тэр тоондоо оруулчихвал энтэг чинь бараг 2 тэрбум ухааны бараг тийм яваад идэг ялангуяа хитчихсэн тоондоо орохгүй мосос зөндөл. Гэтэл бараг хайг болсон баха. Гэтэл одоо бүх юм л ер нь яг яалтчгүй бүр жигдэрсэн баха. Нэг өөдөн татаа яваад дууслаа шүү. Харин тий одоо бараг Хотын маань үртэй гоё. одоо хамгийн бараг Хамгийн затирцсан 90 нь бараг хотоодс одоо бараг давж байгаа юм шиг бараг. 90 чи манах шиг онгоцны буудалтай. Арай гүш бас. 90 арай дотоо хөхөт бол яасан. Манай хотыг бол арай барахгүй. Хөхөт яасан. Тэгтээ манах Хөхөд бол амар шат. Хөхөт бол окей 90 бол маяг бараг тэгэх гээд байгаа юм Бол нэрээ гоё болцсон хэлээ. 90 том байлээ. А 90 бас том л байр зарна гэж. Жиж тэгээд хөхөт бол алидийн нугалцсан юм. 90 том шүү. Яалчгүй бомб татчих. Таалагдсан юм нөгөө метрол гэсэн та хоёр талдаа нэг юм нэмэх юутэй метроны замтай тэр нь л амар гоё санагддаг л барчтэй. Таран байшгүй. Үгүй ил биш. Зөвхөн нөгөө метроныхын заманд Саяхан нэрээ. Согн юм. Нэг ганц. Саяхан анх Юуны чи ингэ сөлбөлтөд замарсан гэдэг чинь. Тийм биш ингэ яг Ерөөсөө урагшаа хойшоо. тийм Улаанбаатар нэг яг тийм л юм. угаасаа хотын замын чи ер нь тийм болгочвол гоё гэдэг бас. Яг газрын зураг гараад тавьж байгаа л хөндлөн нэг 3 4 босоо 6 5 ч гэлөө. Яг шугамар татаад ийм нэ зөв нэг хоёр ийм зам яг хийчихэд л яг төгжрөл бүр баг байхгүй боллоо гэдэг. Зүгээр гол юм зүгээр тэгшүүцэд хэлбэртэй л байх гэсэн. Тийм одоо байгаа зөвхөн төв зам байна. Тэгээ баг ярамгийн ингэж заавал Улаанбаатарт амжих гэдэг шаардлага чинь. Одоо хай итгэн дарах. одоо миний шиг хай гэсэн. Бүтэн чи сая нөгөө нэг жилийн байгаар өнгөрсөн өчтөр орой чи юу байсан юм шиг. Хай. Хэдэн хоног энэ бараг метро 50 ухааны юм ярьцээ л шүү. Дараа чи бадаач тийм яг. Тэр нөгөө нэг дороонороо нэг тийм зураг харуулдаг шүү. Хэдэн хонд ч нэг 30 60 донд ч нэг метро. Гэхдээ одоо энэ хөшгтийн энэ хөндөж угаасаа хүннүүгээд нэг хот баригдана гэсэн тээ. Мэдгүй нэг үсэн бүр цаашаа нэлээ холт юм. Зөндөө хотгоо майдэр зайдэргээ борлог босон болоог бузар болоо. Тэр чинь баригдал байгаа юм биш үү? Бариадж байгаа юм яагаад ч юм. Хүннүү нь одоо яг босон л. юм шиг л харагдаад байт юм биш. Цааш саяхан урагшаа авсан сэтгэл нөө хаа шинэ юм юу вэ? Бид нар өстө гуйлах юм байл. Бүр гуйлах ч юм болцсон Бид байна. өстө хог юм юу ч хийж чаддгүй. Үнэхээр хогийн Өө тас. юм бэлээ. Одоо наа захаа угаасаа хөх хотн Бид дээр нар ерөөсөө юу ч ойлгохтой хийдэггүй юм бэл. Зүгээр юм залахгүй юм. Бид нар чи ингээ нэг ширхэг сонгон арилгасан ч гоё арилгаж байна. Яг үнийг хэлэхэд яг ном журмаар сонгон арилгаж. би яг урд зүг рүү гарчаад нэг өргөөлөг үтсэж байгаа айгаад дээ. Зүгээр зочид буудлын буфенийх нь автомат машины кофенийх нь өрн тийм гоё байна шүү дээ. Дуусаа. Би одоо юу ч ханаад байгаа. Таны яасан? Чиний өрөөлгийг бод одоо хиттэг дүгнэж байгаа ч одоо хитэн хоёр. Үргэлгээрээ л өштэй би бол. Хог манус нэр бүр ардаа хай хитсэн. Тэнд Таны тэгээ буусан буудалж бас нэг төвөр үлээ юу үлээ. миний бодол зүгээр байдаг л буудалцаа. Зүгээр живийн буудал юм. Буудалцаа. Тэгэхэд юу энэ манай тэнийг энэ Чингис Шангрила түүх. Чапуха төрөө Ирэнгүүтээ Шангрила орохгүй ороод үзтээ амар өө. тэгээд тэр сервис мэрвс нь бүр манайх чи хог. Болцсон байгаа шүү дээ. За би нэг зориг орж байгаа нэг яаж үзье. Тэр нэг юу вэ? Хүүцд Тийм. Сервис талтай надад бас амар таалагддаг юм байд юм монголчууд. Одоо нисдэг машин ороо шаардсан гот л. Ороод нэг масангууд авахгүй юу хаа. Авахгүй зайл гэсэн шинжтэй бараг хариулт шүү дээ. Дугаарч удаад ярганаад идэж шүү дээ. Муха 8 чин балиар зангаа болоо жоох. Бизнес хэлгээд. 90 зангаа Жоох энэ үйлчлэгээ юм шүү дээ. Үзүүлбэр түүнтэй анхаарал бизнес 8 хийдэг үл тэргээ жоох бизнес модель. үйлчлж байгаа, үйлдэлж байгаа хоёлаа тэр нь тийм. Гэхдээ ер нь тэгээд юу үздэй? Харилцаа үздэй. Одоо ийм юм байл. Одоо манай лангуунууд чинь
урт хятадуудыг дөөрөөгөө зүгээр нэг гар нь хөдөлдөг муурал тавьсан юм биш. Тэрнээс тэр яг сурах хэрэгтэй юм сураагүй юм биш үү? Одоо хятадын чи нэг дэлгүүр рүү оруулсан тэгэл чамд хөөрх ингээд чихэр мөхрөгөөл үнгүй юм хүмүүгэл та юм яриад хаанаас ирсэн ивнэ тэрэг Тэгсээрээ давхуулчих жоох байхгүй тий. тэгсэрээ хөөрх хийд юм баг. Тэгээ Монгол руу орохоор тэнд ерөөс гар нь хөдөлдөг нэг шаазан муурал байгаа байхгүй. Дөөрөөс юм тэрлээ ерөөс. Бүтг. Тэгэхээр манайхан ядч урагшаа яваар газар үзэр. Чамаас бисний явц. Айчихгүй. Тэр үргэлжлээ яа тэгэл үргэлэг үзэл одоо тийм гэж бодсон. Тэр Өргөлийн арын асуудлыг бид нар бол бас өрөөлөгдөй гардаг тэр хэсэг чинь бол одоо айл хэдэн жилийн өмнө хятад ч Манийг нь урд нэг хэдэн охин янз. за өнгөрдөө маа гэхэд тэр чинь хөшгөний арын юм тэгэл юу болоод чамааг очиж Гайгүй эзэн байна. чамааг таашаагаал. Гайгүй байна. Анди бодлоос өөр биш юм. Ямар охин биш чамаас юу авах вэ? Тэгдэж штэ. Сий суужсэн зөөгчөө гэдэг. Тэгэл цайны газар дараалаа хоолоо зөөлүүлэх гээл ер нь нэг орчноо мэдрээд үйлчлүүлэгч хаан гэдэг энэ тэнэг үгийг хэн зохиосон энийг одоо бойлох хэрэг. Ер нь миний ойлгосноор аль аль нь хаа юм биш. Юус хаан гэсэн юм байхгүй шүү дээ. Бүгд тэгш хэрэгтэй. Бүгд тэгш юм. Гол нь тий нөгөө нэг харилцаа. газар хүн орж ирж Тэгээ та яагаад миний кофег хамгийн сүүлд нь хийж өгöd. Гэхдээ ер нь бол ажиглаад байгаа шүү. багс ингээд орж ирэх минийг хүлээлгээд байгаа чи шүү. надтай илүү олон цагийг өнгөрөх учраас чамд ингээд дараа мэдээж хүндлэл бол байна. Гэхдээ тэрнийг одоо заавал хаантай арчиж байгаа юм шиг харцна гэж. Саний сонсон ч бүр амар шүү. одоо жишээ нь ингээд үйлчлэгээний газар хүн орж байгаа бол тэрийг өөрөх нь сонголт авах. Тэгэхээр тэнд очиж би хаан гэдэг чи утгагүй асуу. Та ч гэсэн бас үйлчлэхгүй ээж болно юм. Тэгэхээр сонь мэрэл бол уучлаарай муучлаа гэвтэг хэлээд. Миний үйлчлэгийг гой гой хүмүүс вэ шүү дээ. Тэгээ мэдээж бас нөгөө нэг Тэгэхээр бас цагаан хил ам гэж өөдөөс нь хараад зарим нас бодрын хамтаа хүмүүс өөдөн шүү гэж. тэгээ угаасаа бас ойлгомжтой бүх юм ойлгомжтой байл. Хоёр аяг кофе уух гал тэгэл одоо бартер тийм балаа мэрэл. Наа чи бичиг байгаа юу? Бичээд явж байна. Тиймэрхүү л амар юм жижиг юм сурмаар байна аа. Тэгээ дээрэс нь нөгөө одоо юм жижиг сажиг хил амаа байлмаар. Ойлгомоор байна. Тэгэл одоо нэрнгээсээ одоо тэгэл одоо мөнгө тэмдэрлэл нараа мараа эднээс одоо хинт ч амаагүй шүү дээ. Яг гол юм аа тийм. Яа наашаа одоо. Гол юм аа л одоо тэгээд Хамт ярьж байгаа юм чамгүй. гол юм аа сэвдэг болмоор байна. Сэвдэг шиг гол юм аа сэвдэг болмоор. Тэгэхгүй тэгэл жил болгон л наараа хэсэглээ нэрнгээсээ л одоо тэднээсээс одоо залхаж штэ. Өөр юм Сүүлийн үед байдаг. энэ царайгаа нугаад нэг тэнэг бичдэг болсон групптэй тийм. Нохоош уумууртай ч. Наашаа фэйсбүүк Тийм. Дэвшлэн явах тийм. Манайханд бүр сайхан юм зоргоороо хуцдаг талбар л болсон. Яа тэгээд тэр доотлын код уншилдаг штэ. Өөр нь фэйсбүүк уншилтгөө. Тэр хоолны групптэй зүгээр нэг казах нэртэй их хоол хийсэн ч доор нь хасгууд ийм хоол идэх юм. Ямар гоё та нар өөр баг хүний мах иддэг байсан юм ухааны мэрэж шээ доор нь өөр хасгууд ингэж даврахгүй шүү баахгүй шүү гэж шиг. Тин зүгээр нэг ахих зүгээр хоол ингээл гоё хуваалцъя гэж Одоо ингэж тавьсан бас бид нар бас нэг нэгэнтэй гоё хөөрхөн хайртай юмэр байгаа байхгүй яасан. Үнэ штэ. Юм хийж байгаа Ороохоо сайн хүний юмыг Монгол мэдээд өөрт чинь таалагдаагүй л үс тэгэл дугаал байл та. Тэр хүн чинь бас хөгжих тийм хугацаа хэрэгтэй. Уруухан сайн Монгол байж нэг. Тий одоо би бас боддоо штэ. Одоо би мэдээ тоогооч тэгэл нөгөө нэг анх одоо суух байсан үеүдээ бодоод бас жоохон боддоо ш. Тэнгүүт одоо ингэ намайг тийм суух байна гэдэг мэдчихэж байгаа хүмүүс байгаа штэ. Тэнгүүтээ надаа ерөөсөө хэлэхгүй. Тэнгүүтээ ингэ намайг ингэ өөр ажиллуулаад болж ин тэгж нэг ингэ яваад идэг байсан хүмүүс бас жоохон баярлалаа. Үнэн баг. Үгүй баярлалаа гэж хэлчмээр санагдаад байна Хөгжих штэ. хугацааг өгч байгаа байхгүй. Тэрнээс ингээл чи анхны чи юм болгоныг шүүмжлүүлээ. Бид нар чинь цөөхүүлээ гэж нэг шаардлагагүй. Зүгээр өөрт чинь таалагдаагүй л тэгэл дахиад Нэг нэгэ хайрлаарэ гэснээс хүүс зүрж хайрлаар. Тэр бол хайрлчүүдээ. тэр бол хамаагүй штэ. Нэг хайрлаарэ гэдэг чинь. хөөсөөс Ижил хайрлаа. Ижил хайрсан чи яах гэдэг вэ? Чи cancel болмоор байна. Монголчуудтайгаа нийлж байгаа чи cancel шүү. Би чамайг ижил хүмүүстнүүд cancel чадсан шүү. Наад гэж чиг. Чам cancel одоо энэ cancel чад гэдэг болчиход байгаа шүү. За одоо юу өөр яахаар вэ? Өөрч дээрхэн байхгүй. Дараа 7 хоногт дахиад тий дахиад 8 минут ярина шүү дээ тий. Өөдөө ер нь тэгэл зүгээр юм яриад ах юм шүү. Хамаагүй гоё тэгэл сайхан. Тий одоо дараагийн дугаар дээр бид нар яг нэг лигээ яриа тий. Эсвэл Малаш би ингээ зах зугаар нь энэ бийг альтмалт ярьсан гэдэг яг гол нь хөлнөгөө сая гол
гол. Хамаагүй. Хамаагүй. Юу вэ наас хөлөө сакс хөлн бүс гадна бусад спортод зөндөл юм байна шүү дээ. Сая одоо тэгэл гурлаа чинь 1 цагаас хойш хуцаж өглөө шүү дээ. Ирээ баг 40 минутаас хойш бүр солиорч өглөө шүү. Тэгээ дараагийнх дээр нь бас дахиад л 8-аа ярина. Гэхдээ одоо саяны нөгөө нэг сюрприз болсон 8 минут шийдэгдэх юм уу мэдэхгүй нэ. Өөр сонь гинтийн дийлүүд байдаг. Ер нь хөл бөмбөгийн 8-аад бол ихнэр хүүхдүүд их үүрэг оролцоотой байдаг болохоор хаашаач юу ч хийж магадгүй. Гэр бүл амарч лээж мэж. За ямар тоглогч ч үлээ англи өгс ихнэр хүүхдүүд уйлсаар агаад Испанда үлдээстэй бүр хин билээ бас нэг том гэрээнүүд чи их та гэр бүр ар гэрийн юмд нь туслах бишээ юу үзүүлэх. Үгүй баг Месси ч үлээ англи одоо Барсагаас англи өг гэсэн чинь хүүхдүүд нь гэрээрээ уйлал даалгавар өстой бороо морон дургу моргоо гэдэг бөө болсон юм. Төстэй цаг агаартай амир. Харин тий. Тэгэл энэ хүн явж тэгэл хүн хаана гоё жаргалтай. Хаалттай үгүй юу гэж хэлэх вэ? Амжилт хүсье. Нэг хайрлаарай. Одоо байгаа цагтаа сайхан амьдарцаа. Өөрт байгаа юм аа хүн өөрөө би сая 2 дахь хэмлэг ороод энийг л ойлгосон. Өөртөө байгаа юмнуудаас анзаарддаг юм байна шүү. Үнэлмээр байна шүү. Хүүхдээ битгий муу суртаа гэж загнаад байгаа гэж. Муу сурах хичээлээ. Миний эргэл муу сурж байна. Тэгтээ жоо хянахгүй бас эвгүй шүү. За тэгээ яг гэсэн уйлдрал ихэлтэл ингээл 8 минут ярина. Уйлдралын эхний хэдэн тойрог бас 8 минут явна. Тийм ээ. Бүгдээрээ ингээ сайхан. За сайхан амарцгаарай. одоо нэр ингэсэн одоо амралт муралт дууссан шүү. Ажиллаа эцгээр гэж. За бай.